яриад нэг нураас ингэсэн ш. Тэрнийгээ зургийг авч чаддаг нөгөө юм удаа цаг дуусгаа хийсээр байгаа юмч нуур зурагч байхгүй юу яахгүй тэгээ бүр тийм үе байж тээ. Уран сэлбэрч, мөс урлаач, энх бат. Тэгээ дараа нь ирээд ингээ эвлүүлэхтэй. Хүү ийм гоё газар байсан. Хүү би энэ чи хараад сандраад байгаа. Дрон хөөрөөд ингээ дээрээс хүү энд очих байсан шүү дээ. Миний аялсан мянган хот нэвтрүүлгийн продюсер, хөтлөгч Оюун Чимэг. Ихтэй үнээсээ бараг төрүүлж битгий дурлаарай те. Төрүүлж битгий дурлж шархлаарай юм. Чимэг үйж байгаарай. Улаанбаатар театрын гоцлол дуучин Төвшин Баяр. Манай одоо нийгэмд юу гэдэг нэг сэтгэл зүй гэдээ яхад ерөөсөө энэ ухаанаа өвлөхөд сэтгэлээ засчдаг байхгүй юу? 19834 дахь Beat Bus өвлөн тээгч Тунгалаг нар оролцож байна. Дөнгөж үзэгч та бүхэндээ богинохоо эсгүүдийг хүргэжсэн бол энэ гайхалтай эрхэм хүмүүс чинь нэвтрүүлэгт маань хүрэлцэн ирсэн байгаа. Тэгээ нэвтрүүлгийн маань урилгыг хүлээн авч ирсэн та бүхэндээ туйлын их баярлалаа. Урсан баярлалаа. За тэгээд бүгдээрээ ярих юм байгаа. Бүгдээрээ бүр ерөөсөө нэг юм ярьдаг хүмүүс байгаа байхгүй юу? Тэгээд ам их цангаах учраас нэвтрүүлгийн эхэнд нэвтрүүлгийн хамтран ажиллагч Самигол Крафт Кола Калписа гоё ингээ хундаг тулгаж чад гоё жаргал дүүрэнгээр эхлүүлцгээдэг хөө. За хүрэлцээрсэн бүгдээрэнд нь баярлалаа. Урт цагааны гудамж Улаанбаатар хотод маань хөгжгээ гэж байгаа шүү дээ. За тэгээд урт цагааны үзэгчид ерөөсөө нөгөө юм гоё дуу хуур айгу хүлээдэг байхгүй. Яг энэ цаг мөчид манай Улаанбаатар театрын маань бас нэг сайхан уран бүтээлч манай Төвшин Баяр хүрэлцэн ирсэн байгаа. Чиний одоо сайхан дурлаараа дууг сонсомоор нь ягаад ч гоё хавар зам болцсон чинь. За окей тэгээд дурлаараа гэдэг дуугаа бүсгүүчүүдэд зориулъя гэж бодож байна. Тэгээд энэ дуу нь болохоор өөрөө бүсгүй хүнийг хайрлсан. Тэгээд эрэгтэй үнээсээ бараг төрүүлж битгий дурлаарай. Тэгээд төрүүлж битгий дурлж шархлаарай юм. Чимэг үйж байгаарай. Энэ орчлон дээр ингээд дөнгөж ингээд цэцгэлж байгаа юм цэцэг шиг хүмүүс шүү гэсэн нэг темирхүү утгатай дуугаа. Тэгээ гоё дулаарж байгаа юм чинь. Тэгээд бүх бүсгүүчүүдэд зориулъя.
юм байна. Тэ зөв үтгэж байна. Гэтэ ямар гоё нэг юм догдлуулсан юм бодогдуулсан ямар гоё уран бүтээл вэ. Маш баярлалаа. Тэгээд би нөгөө Төвшин баярыг айгүй нэг юм опера одоо нэг юм ингээл нэг юм эрүүхэ зангаа зүйлчээл гэж дуулдаг хүн гэж боддог байлаа. Гэтэл энэ хүн чинь октодыг бастай ингээд татдаг. Ямар гоё уран бүтээл вэ. Маш их баярлалаа. Тэгээ яг нөгөө дууны үг нь тийм бастай нэг эрэгтэй хүн өөрөө бие тоогоод байгаа юм шиг нэг тийм үхтэй юм шиг мөртлөөс яг цаад утга нь болохоор нэг эмэгтэй хүнийг илүү их хайрлсан. Тэгээ эр хүнээс төрүүлж битгий дуурал яг ийм орчлон дээр та нар дөнгөж ингэж гоё цэцгэлж байгаа цэцэг шүү гэд нэг тиймэрхүү утгатай тийм. Яг зүг бүр нэг тийм гоё нандин залуучууд зориулсан биш үү те. Харин Би тань зориулаад гэсэн. Үсгэж үдтэй. хоёрыг тэгш нааш нэгэд харахгүйсэн да чи зав. Гэтэ яа үнэхээр гоё. Тэгээд нөгөө одоо нэг юм аль биесны юм хоолойтой хүн эстрад руу ингэж хөрвөж дуулна гэдэг бол нэг талаараа нэрээ өөрийгөө маш том зориг, маш том эвдэж хайж байгаа тийм хүн гэж би бол харсан байхгүй юу. Тэгээ манай Улаанбаатар театрт бол ер нь зүгээр шуудхан хэлэхэд бол бараг л цорганц гэдэг шиг ер нь бол анхдагч гэдэг. Тийм манай Улаанбаатар театр чинь тийм нөгөө нэг яг нэг урсгал чиглэлийн тэгээ ортын дуучин, ардын дуучин, дойрын дуучин гээд бүх нэг урсгалын дуучид бас байгаа. Тэгээд би өөрөө яг эстрад дуучнаар нь яг ажиллаж байгаа дуучин. Тэгээ би чинь нөгөө Монгол Улсын гавьяач жүжигчин Баттүр гэдэг хүний шав байхгүй. Тэгээ багшийнхаа анхны шавнырийнх нь нэг. Тэгээд багш маань бас нөгөө нэг яг бид нарыг яг аль тал руугаа яг чи ингээл дойрын дуучин л бол дойрын дуучнараа л ингэж дуулах хэрэгтэй гэж бид нарыг бас яг тэгж шахаагүй. Тэгээд яг өөрөө өөрсдийнх нь хүсэл сонирхол ямар вэ яг тэр тал руу нь бас илүү ойлгодог байсан. Тэгээд ерөнхийдөө бол хоолойны цар хүрээг ер нь бол юм том болгох дасгалуудыг маш их уншуулсан. Гэхдээ яг би эстрадад дуртай болохоор тэр чиглэлээр дуу хийхэд тэрэн дээр ч гэсэн маш их зөвлөж бас ингэж тэр тал руу багш маань бас илүү гоё зөвлөж гисэн. Тэгээ багштай баярлалаа. Тэгээд нөгөө хайр дурлал ялангуяа нөгөө уран бүтээл сонсхолоор ямар ч нөгөө хөлдөө төмс гэдэг шиг ямар ч хүний нэг юм догдлол тэр дотор ингээ байж идэг. Тэг яг миний хажууд мөсийг хайлуулж мөсийг одоо уралдаг нэг тийм сайхан залуу сууж байгаа. Манай одоо Инхбатын үед бол ичнээ хүмүүс бол таних бах. Гэхдээ Монголдо бол яг энэ одоо мөсөөр урлах урлагийг бол түгээн дэлгэрүүлээд дэлхийд гарч ирж байгаа юм сайхан хүн байгаа. Ийм сайхан уран бүтээлж байгаа. Мөсийг хайлуулдаг залуугаар сэн сайхан юу вэ гэж. 50 сайхан зусж байна да. За сүүлийн уран бүтээл за дэлхийд бол энэ одоо урлаг өөрөө бол хэдэн мянган зуун жилийн түүхтэй ч гэсэн манад бол орж ирээд манайхан түгээгээд их нэг удаагүй бас юм юу штэ. Манайхан бол одоо юу яаж байгаа 2002 оноос хойш хийж байгаа манай Монголын мөсөн сэлбэж 2 оноос хойш явж байгаа да. Нэг 23-4 жил болж байна да. Америк нэгдсэн улс чи өөрөө яг энэ мөсний одоо урлаараа бол ялчгүй нэг мэрэгжлийн салбар гэж явд юм бэл штэ. Тэгэхэд энд болж байгаа гайхалтай дээр одоо Alaska World Ice Alliance. Тийм. Яг би нэг жоо дутуулж иж байна. Гэтэ манай монголчууд бол үнэхээр маш их юм шим их үртэй ирсэн л дээ тий. Энэ жил бол сайхан оролцоод ирсэн. Ер нь бол сүүлийн 10-аад жил ер нь Аляск руу явж байгаа. Дэлхийн одоо мөсөн сэлбэрийн хамгийн том тэмцээн бол Аляскт болдог, Америкт болдог. Дараагийнх нь бол Хятадын Харбинд болдог. Тэгээ энэ болохоор одоо хамгийн том дэлхийн одоо мөсний хамгийн том тэмцээн болдог газар. Өмнө нь бол манай Монголын сэлбэрч 10-аад жил явсан. Бас амжилттай орлаад юу бас мөнгө хүрэл авч ирсэн. Энэ жил бол битгэд бол Монголын сэлбэрч бүр юугаа ахиулаад амжилттай орлоод алт мөнгө хүрэл гуруулангийн аваад ирсэн. Гурван тэмцээнээс баярлаа. Медалийн ингээ гоё үзэгчтэй одоо төм бумаараа харъя гэдэг шиг те бөөнбөнөр харилах гоё медалийн ингээ үзэгчтэй гоё. Гурван тэмцээнээс гурван медаль гуруулангийн аваад ирсэн. Монголын сэлбэрт энэ жил ашиггүй. Маш сайхан оролцоод ирсэн. Ямар гоё. Гурван өнгийн медалийг гуруулангийн авчихсан битгээд. Энэ тэгээд одоо жишээлбэл төрөл нь бас өөр байх шиг байна те. Одоо манай алт гэхэд болохоор нөгөө ингэж байгаа гоё. Мультболок 2 мөсний тэмцээнд алт авсан байгаа манай Монголын сэлбэрчид. Мөнгө нэхэд одоо юу асан байгаад дабл мультболокой 9 мөсний тэмцээн гэсэн үг энэ. Нэг баг 4 хүнтэй оролцоод мөнгө авсан. Энэ нэхэд болохоор сингл болоогүй нэг мөсний тэмцээнд нэг хүн орсон хүрэл авсан байгаа. Тий. Мөнгө нь болохоор дөрвөлөө орсон 9 мөсний тэмцээн, алт нь болохоор 2 мөсний тэмцээн 2 хүн орсон. Хүрэл нь болохоор 1 мөсний тэмцээн буюу 1 хүн оролцсон.
маш амжилттай яваад ирсэн Монголын сэлбэрчдийн. Гоё нэг юм баяр. гоё юм чимээг сонсоолээ. Ямар мундаг юм бэ те. Одоо дэлхийд бол ирмэлэхэд бол Монгол эхний 3 тал явж байгаа мөсөн сэлбэрчд бол тий. Япон, Орос, Монгол 3. Эхний 3-д тий. Ямар мундаг. Бус орнуудаас сүүлд эхэлсэн ч гэсэн өмнөх нөгөө орнуудыг бүгдийг ер нь гүйцэтгүүлээд эхний 3-д орцсон л явж байгаа. За баярлалаа. Ямар мундаг. Тэгэд одоо жишээлбэл манай зочдын хувьд бол яг мөсөн урлал гэхээр тайдын хувьд яг юу бодогдож байна ер нь? Яг юуг ингээл урлал ямар төрлийн мөсөөр жишээлбэл хийдэг гэж бодож байна. Одоо манай оюун агчийн хувьд бол мэдээж дэлхийн маш олон улс орнуудаар аялаж олон сайхан зүйлүүдийг харсан шүү дээ. Ер нь таны аялж байгаа улс оронд яг ингээд мөсөөр уралсан Зөндөө байдаг л та өгвөл яг ингээд шинэ жилийн үеэр бол байдаг. Гэхдээ яг үүндээ тэг сонирхож байгаагүй юм яг ямар мөсөөр хийдэг ч гэдэм үү те. Тэгэхээр бид нарт бас тэр тал дээр тодорхой ярьж өгөх юм билгөө. тий. Яг байгалийн мөс Тий, байгалийн мөс байдаг юм уу яа тий. Янз бүр зарим орноос шалтгаална. Европын орнууд гэхэд бол үйлдвэрлэсэн тий бэлэн мөснүүд өгдөг, бэлэн мөс өгдөг. Энэ Аляска юу бол харьбин дээр байгалийн мөс авчиж өгдөг. Тий. Манайх та маань Бид хэд Монголдо бас байгалийн мөс авдаг. Энэ юуны нисхийн биогоос очиж нуурны мөс авдаг. Голын мөс болохоор нөгөө хагарл ихтэй урсгал учраас хагарл ихтэй байдаг. Нуурны мөс болохоор гоё тунгалаг тийм нуураас авдаг битгэд бол тий. энэ тэгээд нөгөө авдаг байгаа. тэмцээнд мэдээж одоо тэгэл хин оноол таарн тэрийг лавдаг багт. Одоо жишээлбэл та ингээл тэмцээнд орохдоо ингээд мөсөө жишээлбэл өөрсдөө сонгод юм уу? Цаанаас ингээд шууд яг л энэгээр л энэ бүтээлийг хийн гэдэг ингээд өгч тийм үү? Шууд цаанаас нь одоо Монголын баг тэр баг энэ ч хийшүүгээ шууд байран дээр шууд мөс 50 өгсөн байдаг. Одоо энэ тэр донд хагархаа үйл одоо хагархаа мөснүүд бас таарна. Оо тийм үү. Тий. Тэгээ тэр хагархаа мөсийг алиндаа аль бүтээл рүү хаана оруулах уу гэж бодож байгаа л оруулна. Тэгээ тэр өгсөн мөсөөр нь аль болох том тэгээ уран гой хийжж л илүү оноо аамда. Тий. Одоо таны мэрэгжил жишээлбэл яг жишээлбэл баримл юм уу? Эсвэл яг нэг юм сэлбэрийн үндсэн мэрэгжилтэй юм уу? Би ч одоо дүрслэгийн дээд сургуулийн сэлбэр анги төгссөн. Сэлбэрч мэрэгжилтэй. Тий. Баримлаас арай ялгаатай баримл бол нөгөө нэмдэг урлаг, сэлбэр болохоор хасдаг урлаг учраас бид нэр сэлбэрчтэй тий. Сэлбэрийн анги төгссөн тий. Арай юу та арай нарийн гэсэн тий. Одоо нэг буруу авчих юм бол тэрийг нэмж болохгүй хасчих. Хасахтаа зөвл хасахгүй буруу хасах юм бол тэрийг нэмж болохгүй гэсэн үг тий. Хамрынх нэг талаас нь өндөр болох гэж нөгөө талаас нь авч л баалаа. Тэгээ балдраа шүү тий. Тэгээ тий чинь нааж маагаа. Чи самартаа. Баримл бол гэж авчих. Наахта яаж наах бас их нарийн баг тий. Мөсийг бол наахта усаар л наа. Усаар л. Тий усаар наа. Маш ивийн сайхан нийлүүлж байгаа ямар ч зайгүй сайхан нийлүүлж ширхэл тааруулж байгаа усаар наа та тий. За Их хүүтэн газар бол мөс маань өөрөө ханга хагараа цайраад байдаг. Их дулаах юм бол хайлаад наалтахгүй нөгөө бас янз бүр тий. Тэгээ орны онцлог байна. Одоо Аляск гэхэд харьбин энтер бол гадаа ингээд дураараа бүр том хийж болдог байхгүй. Европын орнол одоо Латан Матаруу Германд болохоор ч ийм майхан дотор хийдэг. Караманаар өргөж тавих боломжгүй өөрсдөө өргөж тавина тэрийг хит их том хийж болохгүй. Яг нэг 3 хайлчих гад 3 жижиг майхан дотор хийдэг. Майхан жоохон сэрүүн хүүтэн бол. Дулаан орн Европ жиргэн гэдэг дулаахан шүү тийм байна. Майхны тусгай температурт байлгана. Гүү тэр нь зүгээр л яг майхан барьсан байгаа. Нар үзүүлэхгүй гэж байгаа. Сайлбарлахгүй нар үзүүлэхгүй гэдэг хийдэг. Тэд нар бол бэлэн мөс өгдөг тий. Бас хэцүү юм тий. Нөгөө ирчүүд хөөх юм ихнэрээ харах гэж ядаж итэл манай их батах чи ерөөсөө айгүй хэцүү юм шүү. Хажууд нь мөсөө харгаж ингэж. Мөс чинь тэгээд имзэг шүү дээ. Имзэг тэгээ маш төвчээр шаардна. Гадаа учраас өдрийн 12-3 цаг гадаал хүүтэнд 40 градусны хасах 40 градусд хийдэг. Бас төсвөр төвчээр шаардна, уур шаардна. Хийх нь байна те. Ингээл нэг тавьчаад яахгүй ингээд амарч мамарна гэсэн юм. Яах нь шүү дээ тэр мөсчэн. Цагаар уралдаг юм уу ер нь? Хоногоор байгаа цагаарч янз бүр л байгаа. Энэ бол хугацаанд л зүгээр суух юм бол хугацаанд амжгаа байчихчаас тий. Энд бас ингээд тэгээ бас цагаагаараа бас харна. Өдрийн наах юм а шөнө наах уу, өдөр наах уу, өглөө наах уу гэж бодохгүй бол өглөө хүүтэнд наах нь гэж хагараа явчихна. Тэгэхээр наах юм үлдээчээд юм сийлж жагаад наах юм байгалаа харж байгаа дулаана температураа тааруулж дэж наадаг бас байгаа. Ингээд одоо энэ одоо мөсний том юм энэ өнцгөөс нэг хүн энэ өнцгөөс нэг ингээд зэрэг яг уу багаараа ажиж. Ер нь зэрэг багаар юм чи тэгээ зэрэг тий. Тэгэхэд бол мөсөнд янз бүрийн хагарах янз бүрийн байдгүй юу? Байхгүй яг чинь ширхэг модчих ширхэг байхгүй шүү дээ мөс чи тийм учраас гайгүй. Тий. Гэхдээ манай монголчууд яг хуу ерөөсөө нэг хүссэн үсээгүй юм болгоно нэг шалгарцсан хүмүүс шүү дээ үнэ хэлэхэд тий. Аль ч цаг үед юу ч хийж чадах тийм чадaltaй авьяастай хүмүүс байдаг тий. Тийм нөгөө монголчууд дөрвөн улиралтай болохоор хүүтэнд хасах нэмэх алинд нь чамаагүй тэгээд хийх төвчээртэй. Сертификат биш шүү дээ. Энэ нөгөө харьбинд орж бас мөсний сэлбэрийн тэмцээнд ор 1-р байранд орж ирсэн. Сертификат байгаа харьбины. Энэ
хараа бүтээлүүд нь. Тийм ээ. За Ваа. наач юу вэ? Зураг юм уу ааш? Харин тийм дээ. Тэгээд хайдаад байхгүй болчих тий. Наач одоо бүр зураг шиг Зураг үлдэх нь нэстэй тий. Хевлээ тавьсан юм шиг ямар гоё харагддгийм бэ те. Энэ тэгээд одоо шилбэл та харбинд хідэн төрөлт юунд ингэж яг энэ Наач Аляских. Аляских юм Тий, уу? наагурчл Аляских байгаа. Энэ хараа. Эхлээд зочдтой нэг гоё харуулчих нөгөө алтан медаль авсан бүтээл нь Вау. сингл гэдэг наач Энэ болохоор нэг мөсний тэмцээн хүрэл авсан. хүрэл авсан гэдэг. Тий, нэг мөснөр нэг хүн оролцсон. Ямар гоё юм те. Энэ бүр цараа. Энэ За, нөгөө 9 мөсөөр олсон 4 хүнтэй багийн Ямар мөнгө авсан бүтээл байгаа. Өөх тэр эмгтэй харж. Байгалийн аялаггүйгээр Монгол энэ дээр бас хэлэхэд бидний хийсэн юм дээр болж игэл Монголынхаа нөгөө өв соёлыг оруулдаг. Харин тийм биш үү? Монгол гэж ийм улс өрдөж, Монгол гэж ийм хувцастай, ийм соёлтой хүмүүс байдаг ч гэдэг бас багтаа гэж үздэг. Энэ дээр Монгол хаттаа оруулж өгсөн. Байгалийн аялаггүйгээр өөртөө зайдхан сэтгэл байгаа юм шиг Монгол Монгол хувцас штэ адилхан гэж штэ нэр. ийм сайхан үндсэн хувцастай өсгөж үз. Би яг ийм Монгол хувцастайгаа мөсөөр ордоод тэгсэн юм. Энэ тэгээд хэмжээнд жишээлбэл яг хэд хэдэн хэмжээтэй байсан. Одоо энэ бүтээлийн Энэ ихэд одоо ийшээ ингээд 6 м, ийшээ 5 м байна тийм байгаа. Цаад тэмцээнээр бол хэмжээ хамаа байхгүй. Нөгөө мөсөгийг хийж том болгож болно. Тий. Ингэж ч болно, ингэж Нөгөө сунгаж болно, ашаалч Бас болно. нэг хаягдл баг байх хэрэгтэй юу те ер нь. Ер нь бол ашиг мөс ашигладагч бас маш Бас хараа. хамаарна. Тийм мөс гэж хайж болохгүй ер нь. тийм. Бүх мөсөөрөл тэмцээс заримдаа ингэ мөс нь олдохгүй нэгнээс ингээд гуйгаад өгөхгүй гэж үзэн штэ тий. Урдж байгаа юм тийм штэ тэг хүний уус юм чинь тий. хэрэг байсан ч үгүй те. тий. Вау. Тэгэхээр маш сайн тооцоолж энэ мөсөө алинд нь оруулах уу яах уу гэдгээ маш бодож хийдэг л дээ. Гайхалтай. Ямар гоё юм бэ. За ингээ инх батахтай ярих юм их байна. Тэгээ нөгөө нэг юм тойргоор нэг ихний ээлж нэг бөөнөр нэг гоё сайхан тойротгий. Тэг яг энэ одоо юм гоё тэмцээн урлаандаа гэдэг шиг дэлхийн улс орон болгоноор аялаа сайхан болгоныг бид нар нөгөө аялах тэр гоё сэтгэл тэмүүллийг манай оюунагч бидэнд бас олгодог. Дуушуутаагаа капхан анзарч байгаа хаа. Энд баг нэг амьдрчмаа санагдаад байна шүү. Буцаа таалхан дээр хүрээдсэн биш үү? Байр ахынд бол хоёулаа гэрлэхүү гэж хүрсэн. Дээр нэг винонд аяг өтөртэй гэнэ. Автобусаас албаар хоцорчихлаа. Маш олон зурч юм байна. Урт палаж намируулаад баян инээсэн гоё байгаа. Сошиал дээр тавьсан зэрнүүдээ энд авахулдаг гиншээ үзэгчтэй. Үнэхээр гайхалтай хотод орж ирээд байна үзэгчтэй. Бидэнтэй хамт байгаарай. Ялангуяа аялагч дотроос баг анхдагч эмэгтэй аялагч юм уу гэж би таныг хардсан штэ. За одоо мэдхгүй тийм байж магадгүй. За тэгээ сүүлийн аялын сонь сайхан. Одоо сүүлийн үед бол би нөгөө бас нэг жоохон завсарлсан. Тэгээ сая Вьетнам улс руу яваад ирсэн Дананг хот руу. Тэгээ ер нь 10 жилийн өмнө Вьетнам орж ирсэн. Сая орсон чинь Вьетнам улсын хөгжлийг бүр бурхан минь ямар айхтар хөгжсөн юм бэ. Тэгээ ер нь ингээд орчин үеийн одоо нэг аялагч нарын чиг хандлага болохоор одоо олон улсад одоо гадачка тавих гэж ярьдаг штэ. Одоо улс болгоныг за тэрийг үзсэн, энийг үзсэн гэхээсээ илүү одоо орчин үеийн аялагч нарын чиг хандлага бол нэг газараа удаан сууж одоо өөрийнхөө ажлаа зохицуулдаг боломжтой болсон. За энэ нь болохоор юу гэхээр би одоо жишээлх юм бол нэг компани ажил хариуцж байгаа ч захирлаа. За тэгэнгүүтээ би өөр нэг газар очичоод Балид ч юм уу те Тайланд ч юм уу байжгаад одоо интернетээр бүх ажлаа хийгээд за тэгээд тэнцэн удаан хугацаагаар амарч одоо туршлах судлах одоо ажлынхаа одоо ямар нэгэн байдлаар ажил амьдралаа бүгдийг зохицуулж болох болсон гэж хэлж болно нэгдүгээр. За хоёрдугаар байрлангаа ажиллаж байна. Тэгэнгүүтээ за хоёрдугаарт бол нөгөө нэг интернет маш сайн хөгжсөн. Намайг одоо 10 жилийн өмнө аялж байхаас одоо бол интернет бол маш сайн хөгжсөн. Бүх юмаа одоо ингээд интернетээр хараад бас одоо ерөөсө бүх юм жилийн өмнөөс төлөвлөөд те одоо залуучууд бол бүр яаж л бол яаж аялж болно. За дээрэс нь бас сооло аял бас айгүй их сүүлийн үед хөгжиж байгаа. Сооло аял бол одоо мэдээж өөрийгөө хөгжүүлэх, өөртөөгөө танилцах, одоо хүн сэтгэл санааны хувьд тайван амгалан байх те. Ялангуяа эмэгтэй хүмүүс сооло аялыг бол маш их хийж байгаа. За би 2025 он өөрөө ч асуултанд зунаас эхлээд Монгол орноор соёл аялал хийсэн. За ингээд майхнаа аваад хоолоо хийгээд ч юм ингээд ганцаараа бүх юм өөрөө хийгээд ингээд ямар ч хойно энэ бол надад айгүй гоё мэдрэмж өгж байгаа. Яг тэгвэл ингээд Монгол орноор явхад би Монгол орноор зундаа яваад өвөлдөө бол хавар намрда гадаад дээр явахыг хичээдэг. Жишээлх юм бол Европ би ямар нэгэн улсад очлоо гэж бодъё те. Тэгэнгүүт
6 сарын дараа очих үзэх юмаа би билетээр авчдаг байхгүй. Тэгэхэд бол тэр үед 6 сарын дараа очиход яг байж л энэ тэр билет хийзэж өгөхгүй. Тэгэхээр айгуу гоё тийм одоо аялал жуулчлалыг хөгжүүлж чадсан байдаг болохоор одоо орчин үеийн залуучууд та бүхэнд бол тий амархад амар гоё болсон. Би бүр татарах чи гэдэг. Тэгээд Монгол орноор аялахад бол үнэхээр гайхалтай одоо тэр нүүдлийн соёл тий за олон орнуудаар явж байхад Монгол шиг нүүдлийнхаа соёлыг авч үлдсэн улс хаач байхгүй. Одоо Казахстан, Узбекистан, Тажикстан энэ очих зүгээр гэрийг зүгээр ингээд үзэсгэлэн болгоод тавьсан. Тэнд зүгээр баяр ёслолоор ингээд хийдэг гэрээ барьчдаг. Бос үед ерөөсө гэр барьдаг. Тэгээд би ингээд асуугаад танах яагаад гэрт амьдардаг? Монголд одоо манайхан бүгд гэртээ амьдардаг. Гэрт амьдардаг айл би очиж үзье гэдээ асуухаар хүү юу ярьж байгаа хэвээр гэр гэдэг чи өстой муухай тэгэж тийм муухай юмд амьдрахгүй энэ төр гэж ярьдаг байхгүй. Тэгтэл одоо монголчууд гэрээ аваад үлдсэн тий нүүдлийнхаа соёлыг аваад үлдсэн. Тэгээд энэ одоо өргөн уудам нэг одоо нутагтай сайхан ингээд дураараа байж байгаа нь миний хувьд бол олон улсаар явсны дараа өнөөдрийн өнцгөөс харахад бол би Монгол орондоо үнэхээр бүр ингээд бахархмаар Монголдо баймар санагддаг. За тийм учраас би одоо энэ дашрамд телевиз үзэж байгаа үзэгчдээ бас засаг төрдөө гэж хэлэхэд тийм ер нь нүүдлийнхаа соёлыг маш гоё хөгжүүлээд аялал жуулчлалаа маш гоё хөгжүүлээрэ тэгээд энэ суурин хөгжилтэй орнуудаар ингээд аялаад явж байхад жишээлх юм бол одоо бүр дээр үеийн дундад зууны үеийн сэргээн мандалтын үе тийм бүр одоо Европын тэр бүр Италийн тэр Ром хотод тэрд очих ч одоо бүр айл манай эртний өмнөх 754 жил тий тэр үед үүсгэж бий болгосон юмнууд ингээд байж идэг. За тэр бол яг го суурин соёлтой болохоор одоо тэр хүмүүс үзэж очиод гीчд жуулчд маш их очиод тэр усад асар их мөнгө оруулж байна одоо тий. Тэгтэл манайх бол одоо зүгээр наад захын жишээ авъя да. Улаастаа ховдод очиод улаастаа тэр нөгөө энэ тэнд ингээд юм юунууд байдаг байхгүй юу? Юу гэдэг вэ тэр ч одоо ингээд балгас болцсон. Туурнууд. За тэр туурнуудыг айгуу гоё ингээд яг тэр үед нь ийм байсан байж магадгүй гэж ингээд төсөөлөд барьчих юм бол одоо зүгээр хажууд байгаа хятадууд ирээд тэрийг маш их үзнэ. Яг гэвэл бид нар одоо ингээд бахархаа шүү дээ хятадууд одоо Монгол ингээд бүхэл бүтэн тосгон барьцсан те хот барьцсан байсан гэдэг чинь улаастаа тэр үед маш том одоо олон мянган хятадууд амьдарч ялла шүү дээ тэр үед. Тэр мэрийг ингээд айгуу гоё яачих юм бол манайхаас одоо гадны жуулчлал аялал жуулчлал хөгжүүлэх юм бол бид нар дан ганц уул уурхаа одоо тэгэл тэрийг ухаж ийн энийг ухаж ийн гэл ингээл бөө хэрүүл маргаантай нэгдүгээр зэрэг маргаас гадна хоёрдугаар одоо хойч үедээ ашигт малтмалаа үлдээгээд за аялал жуулчлалыг хөгжүүлэх бол бүрэн болцоо байгаа шүү гэж хэлье да. За тавчхандаа ингэж яг зөв тий. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт Сан Мигуэл. Ваа, Япон кола. Япон кола. Дайчдын юм да. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт Сан Мигуэл. Ваа, Япон кола. Япон кола. Дайчдын юм да. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт Сан Мигуэл. Хүн болгонд өөрөөр ингэсэн нэг юм хэлэх гоё юм зүйлүүд байгаад байдаг шүү дээ. Тэгэхээр манай уран бүтээлч одоо манай Төвшин баярын хувьд ч хэрэг аяллыг ер нь чи юу гэж боддгоо? Эсвэл нөгөө нэг мөнгө хоригдлуулж яж аялах хэрэгтэй байд юм уу? Зээл тавьж хамаагүй аялах зүгээр байд юм уу? Тийм хоримтлал үүсгэж байгаа л явсан л зүгээр л та. Тэгж боддог. Тэгээ энэ жилээс бас гоё Монгол орноор бас аялж үзье гэж маш их бодож байна. Тэгээ таны хувьд нөгөө монголоор ингээд аялж байгаа танд нөгөө хамгийн их гоё мэдрэмж сэтгэл төрүүлсэн тийм газар байна уу бүр онцгой? Одоо юу вэ? Говийн тэр нөгөө нэг элс гэдэг чтэй нөгөө хонгорын элс. За тэгээд дээрэс нь тэр нөгөө нэг юу юуны хөвсгөлийн тэр нөгөө бошлоо хад. Бошлоо хад бол айгүй гоё санагдчихсан. Тэр нөгөө нэг юуны булганы байгаль бол үнэхээр үзэсгэлэнтэй тий. Тэрний нөгөө хангал гэд нэг юу гэдэг чтэй. Айгүй нэг юм сардаг. Тэгээд тэр цаатал тэр нөгөө айгүй гоё нуур байдаг чтэй нэг юу тэлэ тэр нуурын чинь нэрийг 3 одоо юуны сум нөгөө нэг яг хилтэй орхон сум чи юу вэ? Айл ам булганы тишиг тишгийн тэр нуур. За тэр нуур одоо тэгээд бас амар баясгалын хийдээр орсон тий. Тэгээ ер нь Монгол орны хаан чадсан нэг л их тийм амар амгалан тэгэл ингээл сайхан малн бэлчээр тий. Одоо малн бэлчээл хүмүүс нь ингээл нэг тийм ингээд гэрээ байцсан нэг амгалан тайван байгаа байж үнэхээр гоё санагддаг.
Тэгэхээр одоо тийм болохоор яваагач гэсэн. Би нөгөө Говьлтай аймгийн Улаан явар гэдэг бас нэг газар байд юм билээ. Тэр бүр надад бүр үнэхээр онцгой мэдрэмж төрж исэн. Бүр бусад очиж исэн газруудаас илүү бүр шал өөр баг характер ирсэн шиг тийм мэдрэмж төрөөд. Тэгээ тэр би бүр тийм тэгээд бүр ингээ залбиад ирж өстэй. За би өстэй эргэж ирээ. Заавал энд нэг гоё клип энийг тэр мэн биелэг болтгой гэж. Тэгэл ирж исэн бүр амар гоё өөр ертөнцийн юм шиг надад тийм мэдрэмж төрж исэн. Би чинь тэгээд нөгөө айгүй азтай. Би чинь Улаанбаатар театрт ажиллахаас өмнө нөгөө Хөлийн цэргийн дуу үжигийн чуулгад бас 4-5 жил ажилласан байхгүй юу. Тэгээд бид нар дандаа нөгөө завтаамаар хилээрээ явдаг. Тийм нөгөө хүн болгон очиод байхгүй газар яг нөгөө жинхэнэ онгон хамгийн онгон тагшин очиж үзсэн. Тэгэж явж исэн. Тэгээ үнэхээр Монгол орн бол үнэхээр гайхамшигтай тий. Тэгээ бид нар нөгөө Хөлийн баган дээр очино. Тэгээд анх удаа яг Хөлийн цэрэгт ороод ставаар явж байхад энээс цаашаа ингээд хүний нутаг, энээс цаашаа миний нутаг тий. Тэгээд хэлсэн чинь дээгүр ингээд шууд нисээд ингээд хүний нутаг руу ороход манай нутаг шүү. Хүний нутаг руу орчлаа штэ гээд бүр өөрөө ирэхгүй нэг чулаан аваад тийш ингээд шидэхээс хүртэл ингээд хармал яг тийм мэдрэмж төрд юм байлаа бүр үнэхээр. Тэр клип юугаараа олон хүнд бас хүргэх ёстой шүү дээ. Бид нэр одоо чи тэр мэдрэмжийг авсан бол тэр мэдрэмжээ бүр ингээд үндэсний хэмжээний одоо бүх одоо сай дагдаг ингээд яадаг вөхөр тэр сайхан дүрсээ өрөөл тавиад яатсан юм чинь олон сайхан зүйл одоо сэтгэлд хоногсон энэ сайхан мэдрэмжээ хуваалцах нь шүү дээ тий. Тэгээ манай тунгалаг хчийн хувьд бол нөгөө ингээл би ингээд нөгөө их нутаг гэлэнгүүт бүр ингээд төрж орж ирээд байгаа сте. Арга байж юу гэмээр хэлмээр хүн байхгүй. Энэ хүн чи одоо ерөөсө толгойнх нь оройноос эхлүүлээд хөлийнх нь вол хүртэл гэдэг шиг яг арга яг нөгөө монгол хүн гэдгийг хүн нөгөө өөр өөртөө л тэрүүгээр багтдаг шиг манай тунгалаг хчийн хувьд бол яахын аргагүй нөгөө монгол үсгийн гоо үзэсгэлэн энэ хүнд оршиж юу гэж харахаар за тэгээд авиас бэлэг нөгөө чадвар уран юу бол үнэхээр яахын аргагүй мундаг ийм сайхан бүсгүй байгаа. Тэгээд сая 6 сарын 1-ний өдөр манайхан харсан бол нөгөө хүүхдийн эрхийг хамгаалах өдөр гэдэгтэй адил за Монголынхаа одоо нөгөө адууны дил сүүлээр одоо ЮНЕСКОд бүртгэгдэх гайхалтай уран бүтээлийн уран юм гайхалтай бүтээлүүдийг туйруулж байгаа. Тэгээд яг энэ бүтээлтэйгээ холбоотой мэдээллүүдийг өргөж үнэхээр гайхалтай бүтээлийн эхлэлийг тавьсан танд бас нэн төрөнд бас баяр хүргэмээр байна. За бид нар энэ одоо дэлхийн адууны өдөртэй холбогдуулаад за ялангуяа монгол хүн моргуугаар төсөөлөгдөхгүй гал морь жилдээ тийм ээ бид нар энэ морныхоо энэ сайхан хэмэр сүлдийг яаж одоо өсгөж бадраах вэ гэд их нэгдэл буюу нэг ширхэг дэлээр буюу хялгасаар нэгдъя гэсэн нэрэн доор одоо 6 сарын 1-нд гал морь жилийн морь өдөр морь цагт за миний төрсөн өдөр тэгээд энэ сайхан үүлээ бас 999 адууны тамганы дүрсийг 999 адууны дил сүлээр за 999 урдаачид маань нэгэн дор нэгэн одоо цаг хэмд одоо бие хэл сэтгэлээ бэлдээд одоо энэ үлийг эхлэх буюу дэлгэрүүлж эхэлсэн байгаа төсөл маань. Ямар гоё юм бэ. Бүгд ямар их тийм авшигтай тий юм их сайхан ерөөлтэй монгол хүн бэлгэрээ гэж монгол хүнд бол ингээ харахад бүх юм бэлгэрээ буюу цаана нөгөө оюун ухаанаараа илүү сайхан юмыг хардаг. Өнөөдөр монгол хүн зүгээр гэртээ ингээд энгийн сайхан надаагаад байж байгаа бол цаана энэ нь одоо материалын зүйлээр дүүрэхгүй гэсэн өөр цаад зүйлээрээ дүүрээ сууж идэг юм байлаа. Монгол хүний ухаан нь тэндээ гэж ойлгосон. Манай сая одоо маш олон улсаараа илсэн хүмүүс нэг үг хэллээ. Нүүдэлчин ах уу. Тэр бол үнэхээр агуу. Энэ нүүдэлчин ах уу, нүүдэлчин соёл. За энэ Монгол гэдэг язгуур өв соёлоо хүн бүр өөрийнхөө дуртай чиглэл сонирхлоороо өвлөж, тээж, түгээн дэлгэрүүлж, хадгалж хамгаалж авч явдаг хэвээр. Хадгалж хамгаалж авахын тулд бид нар ном хэвлэлээс илүү Монгол язгуур яадгүй. Зүгээр сураад тэгээд аваад үлдчихсэн. Сонсоод үлдчихдэг байсан байгаа. Тэгэхээр энэ сайхан орноо магтаж, дуулж, бахархаж явахгүй байхын аргагүй. Тэгээ ялангуяа энэ гал морь жилдээ бид нэр одоо мориндоо мордож тий хямраас сэргээх хэвээр тий. Тэгэхээр одоо энэ гал морин жил дахин давтагдахгүй онцгой цаг мөч онцгой тохиолдол. Тэгээд би тунгалаг хчиг нөгөө нэвтрүүлэгт урихынхаа өмнө гэсэн та яста сайхан өмсгөл зүйлсгэлээ зүгээд ирээрэй л гэсэн. Үүднээс орж ирэхдээ хамгийн дөрөнд би малгайг нь айгүйх ончилж харсан байхгүй юу. Үзэгчд маань бас малгайг нь хараарай. Тэгээд нөгөө ийм зүгээр энгийн нэг малгай бусаа эн чинь бүр ингээд өөрөө ингээд зүү ороож хийсэн бүр маш гоё. Нэлээд олон жилийн өмнө бас энэ одоо мандах төрийн малгай гэдэг утгаараа тэгээд судалж явж байгаа Дондог дулам хатны малгайг
төсөөлөө. Тэгээд ингээд томоор яхаар ингээ юмн дээр яахгүй эсвэл нүсэрдээд тэгээ яагаад юм нэг дончтой хэрнээ те бас ингээд юм хөөрхөн юм дээр ингээд зогсчихдаг те. Тэгээ Монгол ахуйгаа яагаад тэргүүндээ залж болохгүй гэдэг утгаараа энийгээ бас олон жил гангарч яваа. Тэгээд энэ дээр бас хамгийн гол нь металл Монгол хүн чинь ерөөсөө одоо сансрын эрчим уу тэнгэр окторгон эрчим те энэ сайхан химээ болохоор ерөөсөө зулаа орой дээр буюу энэ ингэж авд юм байна л хүн болгон тэгээ бидний энэ нүсч антийн тэгэхээр энэ дээр ерөнхийдөө бас металл зүйл байх хэрэгтэй юм байна гэсэн одоо шийдлэг юм аваад за тэгээд ийм металлаар за энэ үлзийхий болохоор одоо энэ ерөөсөө морд орчод байгаа ерөөсөө ярих үлзийхий болохоор нэг соёолон морины дэлгэсэн хувилбар гэж үздэг монголчууд тий одоо яг ингээ хөндлөнгөөр за тэгээ үлзийхий чинь бас нөгөө 10 зүгийн ол зомгийг нэгтгэх хураах те 10 нүхтэй тэгээд тэрийг бэлэгдээ тэгээд металлаар яг хийгээд гадна талаараа энэ сайхан юугаа болохоор Баянгор аймгийн алдарт туяач Болдоотрын хар азарганы дийлэр улсын алдарт туяач тэрний дийлэр хар азарганы дийлэр хамгаалж бас зүү оруулсан байгаа. Ямар гоё юм бэ. Аргагүй гэж. Би өөрөө Баянгор аймгийн Баян цагаан сумын ирчмээрээ нутгийнх нэг ингээд суулсан байдаг. Нутгахгүй шүү. Орон нутгийн ясараад бүгд ингээд нэг шээ тий. Тэгэхээр бид нэр одоо монголчууд одоо хүчтэй юм уу байх юу нөрөөсөө ив нэгдэлтэй нэгдэх чаддаг юмараа л нэгтгэх нь хамгийн чухал. Одоо жишээлбэл нөгөө хүний хямар сүлд одоо орой дээрээ байдаг гэдэг шиг адууж гисэн одоо хямар сүлд мэдээ жишээл дэлэн дээрээ байдаг бол яагаад заавал тэр сүүлнээс гэдэг бас их сонио. Ер нь бол энэ тухайн газар нутгийн эзэн нь хин юм бэ гэд та нар юу гэж бодож байна? Эзэн нь одоо Баянгор нутгийн эзэн хин. Гой балтай Баян улсын хин эзэн нь хин. Одоо би хахаар нөгөө нэг яг манайхан чи ингээд нэг юу хайрхан шүтэл те. Тэгээ тэр хайрхан дээр нэг овоо энэ төр босгочоод тэгэхээр хайрханы эзэн хий. Одоо ерөөсөө адуу байд юм байна. Адуу нь байд юм байна. Тэгэхээр бидний одоо тэр газар нутгийн эрчим энергийг биет болоо ингээд давхаад ингээд шингээгээ явж байгаа зүйл ерөөсөө адуу байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр адууны эрчим амийг одоо яг ам буюу тэр юу нь болохоор яг нөгөө мундаа буюу өндөр хэсэгт нь оршд юм байна. Зүрхтэйгээ ингээ ойрхон дээшгээ ингээ ойрхон. Буян гიშг нь сүүлэндээ. Ингээд ерөөсөө тэр адунд чи ерөөсөө нөгөө ингээд одоо шүтэж бишэр дээдэж хүндэхгүй зүйл юу ч байхгүй. Ер нь бол бид нар адууны соёлыг маш их одоо өндөр ялангуяа морины соёлууд ингээд манай монголчууд хамгийн түрүүнд адуулсан бас түүх уламжлалтай байгаад байгаа. Тэгээд тэр морины соёлд чинь ерөөсөө одоо морины бүхэл имийг шимтээ гिचээд яг дил сүүлээр хийсэн юм юу гэдэг вэ? Дил сүүлээр. Морин хуур. Одоо морин хуур тий өөр ер нь цөөхөн баха. Хөөе гол юм байдээч гэсэн. Дил сүүлээр гол шүтээний юу бийж юм бэ? Хитэ. Гэр юм уу гэдэг үстэй. Сүүл цагаан сүүл. Захаа энэ хугацаанд би төр мартчихээ. Мэддээ шүү мартсан байсан. Тэрийг бид нэр угаасаа шүтэж биширж явдаг. Бүр Чингис хааны өвөг дээдсээсээ бидний одоо шүтэн өвлөж ирсэн газар цагаан сүлдүүд амьтай эрчимтэй нөгөө нутаг хушууны эзний бүх одоо 999 хөл цагаан сүлд маань 99 адууны дил сүлээр ингэсэн одоо шүтэн бүтээл маань байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь энэ одоо адууны дил сүлээр онцгой юмнууд хийдэг байж таарж байгаа байхгүй юу? Болоод үү те морин уур байна. Өөр юм байгаа юу? Уяа, сойлог гэл ингээл зөндөө гол юм байна. Тэнгүүдээ ер нь шүтэж бишрэх хамгийн бат бүх юм уяа сойлгон дээр болохоор хамгийн бат бүх уяа байдаг. Тийм яг. Ерөөсөө хэлгас. Тэгэхээр энэ зүйл тийм. Энэ зүйлээр тэгэл яг 999 адууны дил сүлээр хийсэн юм байна. Их нэгдэл бүтээлийн маань онцгой сайхан төрийнхөө сүлдэндээ залсан тэр соёмбыг одоо амьлуулах гэж гэдэг юм уу те. Одоо бид нэр л одоо нөгөө энэ одоо шүтэж бишрэх шүтэн бүтээл болохоор манай төсөл маань одоо манай баг хамт олон маань явж байгаа зүү ороох буюу бит бус өв соёлыг тээдэг тэр урлаачд маань эрэгтэй гэхгүй эмэгтэй гэхгүй бүгд оролцож байгаа. Тэгээ их гэдэг хүмүүс маань ер нь альва зүйлийг эхлүүлдэг юм байна л да.
үгнийх нь язгуур нь юу гэж байна? Их гэж байгаа. Тэгээ ер нь тэгээд бид нэр эхлүүлэх хэрэгтэй юм байлээ. Тэгээ эвлэж нэгтгэх хэрэгтэй юм байлээ. Тэр үүрэг нь. Тэгээд эцэг нь үзэх хэрэгтэй тийм. Тэгээд их гэдэг хүмүүс одоо энэ зүйлүүдийг эхлүүлээ цааш нь ингээд дэлгэрүүлэх хэрэгтэй юм байна. Эмэгтэй хүн чинь өөрөө ялангуяа юм хязгааргүй бүтээгч мөн чанартай. Бид нэр юу бүтээдэг эмэгтэй хүмүүс хамгийн одоо онцгой бүтээл маань юу бид нэр өөр хүүхэд буюу аим бүтээдэг хүмүүс байгаа байхгүй. Тэгэхээр энэ аим бүтээдэг энэ сайхан хязгааргүй мөн чанар энэ нөгөө дотоод нөгөө хүч чадлаа бид нэр эерэг юм дээр авчвал бүр ингээ хязгааргүй аим бүтээч чаддаг юм байна. Сөрөг юм дээр авчвал бас л бид нэр хэрүүшээ бүх юм авчиж чаддаг юм байна. Тэгэхээр бид нэр одоо энэ сайхан зүйлээ ер нь бодол санаагаа зэгцлээ. Жохон эерэг зөв рүү хандцгаая. Язгуур одоо сайхан зүйлээ тээж, түгээж, дэлгэрүүлж, хадгалж, хамгаалах хэрэгтэй юм байна гэж бодсон одоо үднээс ийм үйл маань дэлгэрээд явж байгаа. Маш гоё үлийг эхлүүлээ. 7 сарын 7-ны өдөр бас яг энэ бүтээлээ төрөө дуусаад түмэн бол хийж байгаа шүү дээ. Одоо энэ чинь дэлхийн адууны өдөр маань ерөнхийлөгчийн зарилгаар ерөнхийлөгч бүр нүүбэд санд тавиад 108 улс орноос 56 улс орноо одоо зөвшөөрөөд 54 зөвшөөрөөгүй шүү дээ. Өөрсөндөө ч юм уу. Тэгэхээр арай илүү зөвшөөрөөд тэгээд жил болгоно дэлхийн адууны өдөр Монголын хөдөл одог дээр болохоор зарлагдаад энэ жил гал морин жилдээ маш их дэлхийн адууны өдөр нөгөө 100000 морины одоо парад явна гэдэг чинь баггүй. 56 орны төлөөлөл ирнэ. Адуундаа хайртай ингээд бүх одоо хүн бүр тэгээд манай тунгалагын тэр цааталт нэг юм гой гой зүйлүүд байгаа. Манай эдэд үзүүлэх харуулах юм их байгаа. Жорийн авдар ихтэй хүмүүс байгаа. Одоо тунгалаг босоод тэр арийнхаа нэг гоё юм харуулмаар байна гэж. За тэгээ бууднаш. Энэ адууны дис үлээр 100 оросон бүтээл маань байгаа 100 ороо. Тэгээд ингээд томруулдаг шилээр харахаар арай нөгөө булчин яаж 100 ороосон. Тэгэд ингээд мэлмийн гэхэд молор эрдэнийн чулуу байгаа яг сертификатыг авцсан. Туурай гэхэд одоо адууны яг өөрийнх нь туурай. Бидний энэ нөгөө эзэн хүний чинь нөгөө туурайнаасаа газрын эрчмийг ингээд бас тосож шингээд тосож авч байгаа. Тэгэхээр энэ зүйлээ ингэж бүтээдэг байгаа. Ямар гоё. Ямар баяртай. Ойртуулаад хамаагүй онгохтойгоо юм шүү дээ. Үүшээ нэрж. За бас тэнд нэг бүтээл байна. Вау, ямар гоё юм бэ. Тэгээ 7 сарын 7-ны өдөр ер нь бол манай монголчууд нөгөө адуундаа хайлттай хүмүүс шүү дээ. 7 сарын 7-нд бид нэр юугаад энэ ингээ бүтээл маань 999 адуунд хамганы эзэд маань бүх сайхан энэ шүтэн батламж буюу өөрийнх нь адууны дилсүүлээр 100 ороогоод ийм шүтэн батламж олох. Энэ болохоор нөгөө тод манлаа уяач даваа хугай манлаа уяач даваа хугай одоо юу. Энийг бас сонирхож. Өө тийм байна. За үзэгчд маань харж чадахгүйсэн би нэг сайн хараад өгье. Өнөөс нь. Оо тийм биш үү. Яг энэ туурай эсгийн бид бас их хацтай юм ингээд туурай нь бол яг л туурайгаараа байж юм. Бүр гоё юм шүү дээ. Энд нэг юм тэмдэг байгаадахын тунгалгаа эс үсэг юм аа ааши. Тэр нь болохоор юу тамга одоо адуу болгонд тамгатай байдаг. Тамга болгоны ард одоо айлын түүх, удмын түүх, нутаг хөшөөний түүх явж байгаа шүү дээ, тийм ээ. Энийг ёстой гоё. Ямар гоё юм биш. Энэ дандаа миний бүтээл байгаа. Юу шүү дээ. Одоо манай энэ нөгөө нэг дэлхийн адууны өдөр болох бүтээлийн маань хар зураг гэх юм уу, скиз нь иймэрхүү юм байна. Их Монгол газрын зурган дээрээ тэн хараа бүтээлийнх нь яг үндсэн юу вэ? Их Монгол газрын зурган дээрээ за энэ нөгөө төрийнхөө сүлдэн залсан сүлднийхаа морийг за ингээд бүгд нөгөө нэг энэ дөрвөлжин гэдэг нөгөө тамганы байршил ингээд 999 тамга 21 аймаг 330 сум 9 дүүрэг бүгд оролцож байгаа. Тэгээд эднэр тэнгуүтэй энэ нөгөө энэ хил хязгаарыг сая ярьсан тийм энэ хил хязгаарыг адууны томсон дээсээр хязгаараа татна бид нар зээглэн. За тэгээд энд одоо бидний яг оршин буй Монгол улс маань энэ тэргүүн хэсэгтээ энэ байж байна. Тэгэхээр энэ Монгол улсыг ийм томоор адууны соёлоороо бид нар бас одоо сайхан хамгаалж ирсэн байна гэсэн түүхийг бас энэ дэлхийн адууны өдөрт харуулах зорилготой энэ сайхан бүтээл маань ингээ ийшээ 8 өндөр нь 4 метрийн одоо юутай бүтээл. Энэ бүтээлд болоо бид нар бас нөгөө хажуудалд нь дохимол авч явна. Дохимолдоо энэ бүтээлд орсон хүн болгоны одоо нэр уус
алдар, тамга, тэмдэг, зураг, хүргийг яваад за энэ бүтээл маань одоо хаана байршихын тэнд тий байрших газартаа яг. Тэгэхээр энэ бүтээл маань ерөнхийдөө бас их сайхан ерөөлтөө бүтэж байгаа болохоор бид нар бүтээлээ дүүргчээд, тохимлоо хийчээд Чингис хаан музейдээ ер нь байршуулъя гэсэн хүсэлт ямар гоё. гаргана. Тэгээд тэнцээ байршуулаад их сайхан газар ерөөлөөрөө бас байрших хувь тохиолдол Ерөөлөөр болгээ нэрээ. бүтээл дүүргэхэд одоо бас чухал Тийм байна тий. Тэгээ наачис нэр асар Асар их хүч хөдөлмөр. Одоо жинхэнэ монголчуудын ив нэгдлийн дээр монголчууд юун дээр нэгдэж чаддээ морин дээрээ л нэгдэж чаддаг. Өстэй яг зөв тий ямар гоё юм бэ. Биднэрт бас ажиглагдаж байгаа. Вау. За нэх гоё нэг тийм омшгмор нэг юм босоо зогсчмаар санагдчихлаа. Тийм. Цагаан сүлдний бүтээл энэ бас Энэ ястай гоё шүү. Би нөгөө сошиалар нэг харж ийсэн яг тулга. Энэ болохоор эсвэл цагаан сүлдийг цэнгүүлж байгаа яг бодит зурагнаас ингээд зурсан. Одоо энэ манай зураач маань болохоор ялгуун брэндийг зурдаг Бацориг ах маань зурж өгсөн. Бацориг ахтаас талархдаг шүү. Тий. Гэтэ энэ ингээ ганц хүний нэр хэлье. Өстой болохгүй алдаа болох юм байна. Яг зөв. Тэгэх Маш олон хүн шүү. За чи тэгсэн чи миний нэрийг харагцсан. Тэгэхээр би ерөөсө бүгдэнд нь талархаж байгаа. Энэ мянган оролцсон, мянган адууны эзэн урлаач ингээд хэдэн мянган хүмүүс байгаа. Энэ болгондоо бид нар маш их баярлж талархаж байгаа шүү. Тэгээд яадаг гэж зүү ороод энэ оёдлоо хийж явахдаа махан хоол Тэгүү мацаг хүмүүс мацаг байна нэ. Одоо 999 хүн ч бас мацаг байна. Тийм үү. Одоо 999 бүтээл одоо уралж байгаа хүмүүс маань 5 сарын 31-нд Бурхан багшийн их дүүцэн өдөрөө огт мах идээгүй. Тэгээд 6 сарын 1-нд бэлдсэн биеэрээ одоо ингээд цэвэр өвчтэй, цэвэр амьсгалтай. За тэгэл нуруу хүзүүгээ зохин бид нар чинь дасгал хөдөлгөөн хийн зөндөө юм байгаа. Тий. Тэгж жагаад энэ бүтээлийг одоо ихэлсэн байдаг байгаа. Би болохоор энэ одоо бүтээлдээ болохоор 108 өдөр нэг ч өдөр тасалгүй яг энэ бүтээлдээ зориулж махаа хийгээгүй одоо бурхан минь ээ. амар бас төвчээр биш. Энэ амьд утас гэдэг. Тэгэд энэ үстэйдээ бас их утга учир нь зүгээр зүү ороох буюу утсаар орооход мах идэхэд орооход болж байна. Тэгэхээр одоо ингээд бие засахгүй бол энэ хялгас чинь тасраад явдггүй байхгүй юу? Тийм юм байна. Тийм мацаг бариад байгаа юм байна. Тий, одоо та уран бүтээлч хүн мэдж байгаа тий. Яг нөгөө хүндлэх хариун өөрийгөө хөнгөлөөд хоолоо жоохон засаад юмдаа бодлоо эндээ яагаад ирэхээр энэ хялгас чинь тасрахгүй сайхан таны бодсноор одоо нэр тань ингэ сайхан. Ерөөсөө юм болгон сэтгэлээр л. Тэгэхээр одоо энэ дээр манай одоо нийгэмд юу гэдэг нөгөө сэтгэл зүй гэдээ яхад ерөөсөө энэ ухаанаа өвлөхөд сэтгэлээ засчдаг байхгүй юу? Миний хамгийн гоё зүйл бол би энэ өвөг дээцээс уламжилж ирсэн үнэт зүйл болох бие тус өв соёлоо зүү ороох урлаараа би өөрийгөө зассан гэж үздэг. Ямар гоё наагмаар би. Ягаад ч би нөгөө бахархсан сэтгэлээ өөрөө гарахгүй ч гэсэн төвшин баяраараа уран бүтээлээр хөргүүлж байна. За тэгээд яг энэ цаг мөчид манай төвшин баяр бол мэдээж нөгөө хүн болгон өөр ингээ бархах сэтгэлээ илэрхийлдэг. Нааш явуултаа үзэж болох уу? Тэгээд төвшин баяр маань яг энэ цаг мөчид бас гоё. Тэгээ зүүдэг Уран бүтээл хүргээч гэж танаас одоо хүсэж байна. Яа баярлалаа. Ямар уран бүтээл хүрэх юм аа төвшин баяр? Би хорон бүрт гээд өөрийнхөө бас нэг шинэ уран бүтээлийг зориулсан дуулъя. Тэгээ энэ дууны бас утга санаа нь бол нөгөө бас хосуудын тухай, бас хайр дурлалын тухай. Тэгээд яг хосууд ингээд салж нийлээд те амьдрал донд чих юм болдог штэ. Гэтэл нөгөө нэг эцэст чи бол миний яг эцсийн хайрлалтай эцсийн зогсоо шүү гэсэн утгатай нэг тийм дуу байгаа. Яа гоё дээ. Танастай зориулъя. Тэгээд
Яа. Төвшин баярыг дуудлаа бид бослоо. Дахиулъя. Бүр ингээл ямар энэ ийм том битэй хүнээс гарахааргүй. Ямар хөөрхөн. Энгийн зөөлхөн. Тийм зөөлхөн хоолой гардаг. Тийм байна. Нэг ийм нөгөө эмэгтэй хүн байсан бол одоо ямар ялтамхан гэдэг шиг. Тийм, ихэмсэг гоё хоолой гарч байна. Тийм ямар Тансаг гоё. Тэгээ маа төвшин баяр чинь одоо олон краштай хөө. Одоо My Voice бас UBS-ийн маань Teen Universe байсан. Маш олон шоунд оролцож байсан. Ер нь бол яг шилдэгүүдийн бүр ингээд нөгөө юм шигшдэг гайхалтай тоонд орсон юм гайхалтай уран бүтээлч байгаа. Тэгээ цааш бас хийх чи олон уран бүтээл байгаа хаа зүгээр. Цусган ярил. Тий, одоо ерөнхийдөө би нөгөө pop R&B чиглэлээр дуунуудаа хийхийг агиг зорж байгаа. Тэгээд шинэ дуунуудаа сийгэд хэлсэн энэ зунаас дуунуудаа ерөнхийдөө цацаад. Цацгыг чинь би тэс яада хүлээж байна. Вау, нэр бас цахиур хаалгаа. Тэр хийгээрэй. Тийм шүү дээ. Бүгд сайн ширлээрээ. Вау, нэр үнэхээр гоё байна. Бүр юм дурлмаар, хайрламаар хэвээр. Энэ Орцааны годомж гэдэг нэвтрүүлэг дараад гоё энэ тайзан дээр нь гоё дуулах юмсан гэж боддог гэсэн чи гоё хүслээ биелүүллээ. Танаа хамт олноос баярлалаа. Маш гоё нандан маш бүр нөгөө юм олон чамд ингээд нөгөө юм гарахаар одоо гэдэг шүү дээ. Шигшүүл бүр гайхалтай уран бүтээлч болохоор бүр зүгээр үзэгчийн зүгээс сонсогчийн зүгээс хайрламар юм уран бүтээл байлаа. За тэгээд үргэлжлүүлээд одоо манайхан чи ерөөс ярих юм ихтэй. Тэгээд манай сая гоё уран бүтээл сонсоо бид чинь бас тэр хүндээ бүжиглээд бас те жоохон ядарлаа. Ирч хүчээ сайхан нөхөөд Самигвел, Кальпис, Крафт Кологоос гоё уухаар. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх Тансаг хамт Самигвел. Ваа. Япон кола. Япон кола. Дайчдын юм да. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх Тансаг хамт Самигвел. Ваа. Япон кола. Япон кола. Дайчдын юм да. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх Тансаг хамт Самигвел. Сайн нөгөө нэг манай инхо тэгээдсэн ямар гоё юм бэ ингээл нөгөө тунгалгийн бүтээлийг харж ирж байсан. Нөгөө мөсий чи нөгөө 7-7 урлан зүснэ гэдэг шиг яг үүнтэй адилхан хэцүү тийм зүйлүүд бас их байдаг баха. Даарч хөрөх тэгэл наад захын хэлбэрт хүснээр орохгүй бүтээлүүд өнгө бодог оруулахаас эхлээд тийм зүйлүүд ер нь байдаг баха тий. Маш хүүтэн нөхцөлд хийж байгаа төсвөр төвчээр байна. Зарим үед юу маань яг тэмцээн нөгөө имзэг хүмүүс ч маш имзэг штэ. Яг нөгөө шүүгчд явж байгаа үед нөгөөх маань хагарах үе байна, нурах үе байна. Харамсалтай үед бас байна. Дандаа амжилттай юм байхгүй. Харамсалтай юмнууд ч бий. Яг нэг удаа бас нэг шүүгчнэр яг явж хахад нураад унцдаг нөгөө хүмүүс маань хийсэн бүтээл маань. Тэр айгүй хамгийн харамсалтай нэг хэмзгэлтэй. Унтхаа гүрэл маш амархан унна. Унахгүй төлөв унахгүй тий бүр. Гайгүй. Тэгэд нарийн мэдрэмж хэрэгтэй тий. Их нарийн хийчихээр бас унчих гад байдаг. Хит бүдүүн хийхээр гоё ураггүй, хийцгүү болчих гоод байдаг. Тэгээ нөгөөх нь улаараа бүр гоё болох гол нарийнж заримдаа унах үе байна. Йоо, хэцүү тий. 40 хоног тэр хүүтэнд хийсэн юм аа нураад унчихаар чинь тэгээд айгүй харамсалтай нь бас байна. Тэгээд нурж юусэн юм а дахиад засаал өөр болгоо хийж. Тэгэхгүй нэг тэмцээ яваад нэг дууссан шүүгчнэр яваад ингээд яатсан учраас тэгээд оноо юу ч байхгүй тэгээд харин тий бүр ингээд нойлцсон. бүр нойлчих жоо байхгүй. Тэгэхээр бүр ингээд Эштэй харин тий яг эрх нөлөөсөө залхимдаг шиг хил нөлөөс бас залхих. Тэр олон хоног гадаа даарч төвчж хийсэн юм байна. Тэгээд унах уюудас байна. Би зүгээр даамаа сонсч ирсэн. Ялангуяа манай мөсөн урлал нэг хөгжөөд үүнийг бас ойлгох хүн их цөөхөн байгаад байдаг болохоор ивент тэтгэгч гэх юм уу энийг улсаас юу хэр их харж үзэх үү гадагшаа тутагшаа тэмцээнд явахаар гадагшаа явахад бид нар өөрсдөө зардлаар л явдаг л та. Тий, одоо энэ ч хийсэн ажлынхаа мөнгөөр өөрсдөө нэг сайн дураараа хоббигоор очиж Монгол улсынхаа нэрийг гаргах гад өөрсдөө зардлаар байнга явдаг. Улсаас бол тийм дэмждэг барьдаг юм бол байхгүй шүү дээ.
Яг цэвэр өөрсдөө зардлаар яваад тэмцээнд оролцоод Монголынхаа нэрийг гарах газар гараад чадахгүй тэгэл явдаг. Гэхдээ энэ олон жил явснаа энэ жил нөгөө сая өнгөрсөн жил алт авснаа бид гэдэг маш их баяртай байгаа. Лиглээ дээшлүүлээд Монголынхаа нэрийг гаргаад тэрэнд энэ төлөөл ер нь явж исэн да ер нь. Ер нь тэгээд нөгөө энэ хоббитой хүмүүс чинь хоббигоо хөгжүүлэхэд тулд мөнгө сангүй юу санаа бие бүх юмараа хохирч явдаг байхгүй юу? Ер нь бол тий. Тэгэл яг л дуртай юм чинь тэгээд маргааш нь дахиад за тийм яг тэрийг шууд дараагийн тэмцээнээр болж байгаа төвлөрөөл тий. Болж байгаа юм хараад тэгээд болохгүй. Дуртай мэдсэн баг энэ нодлон мөнгө авсан энэ завтаа авчих юмсан гэж үзээд нөгөө төрөл улаараад тахаас тэр мөнгөө цааш өөр юм өрнөөс хамаа. Хүний хобби гэж тийм сайхан гоё. Хин нэгэнд ялархаад одоо улсаас дэмжсэнгүү нэг бол одоо гэр хоолгүй байна гэж бодоход тэрлэг бол улаараа тэнд очил гоё юм хий. Монгол улсын нэрийг гаргаад албагаа мандуулъя. Бас дээр нь дараа нь бол ихтэй улсын нэр гарна, дараа нь эцгийн нэр, аавын нэр гардаг учраас тийш үү. Гаргаж чадчихээн гэдэг аав юм а тий. Ёстой онцгой бахархмаар байна. Тамгалан гэдэг их чухал шүү дээ. Хамгийн сайхан тэгэл Монгол гэж дуудвал Монголын далбаа ингээд намирч гоё байдсан шүү дээ ер нь. Үгүй нэр гар хөлөө даран байран тэр мөсийг ингээд цохоод ингээд. Тэгээ тэр багч нь бас надад айгуу сонь санагдаад идэгий. Одоо манай монголчууд бол яг мэрэгжлийн багж бас ямар байдэ. Анх бол зүгээр миний төсөөллөөр эсвэл хөрөөч гэдэг юм уу. Цогтөг юм жижиг алах, цохиурын жижиг юм нөгөө тоншигчтэй. Тийм зүйлүүдэд бол одоо яг ямар төхөөрөмж ашиглаж байна. Гой харуулвал байгаа юу нэр авчирсан үжээ. Бүтэл юунуудаасаа багчнаасаа харилтаа гоё. Юу анх гол угаасаа тийш 2002 онд анх эхэлж байхад бол явж юу мэдлэг байхгүй. Ийм гар хөрөө сүх хоёр бариад талбай дээр үдчихсэн. Яг тийм шүү. Одоо бол нөгөө болгон тийм ээ. Орон очиод байгаа хүмүүстэй танилцаа туршлага судлаад ингээд багж магаж бол өөр болоод зарим нь өөртөө арай хийхтэй арай гоё зүг хийдэг болоод зарим нь гаднаас авдаг. Болоод хөгжөөл байгаа ер нь зарим бүр цахилгаан багжтайч болж байгаа. Одоо л ингээд ийм багжтай болсон байгаа. Тий, энийг бол авсан багж. Үйлдвэрийн багж байгаа. Энэ болохоор одоо жишээ нь хийж байгаа юм эхлээд ерөнхий хэлбэрээ гаргадаг багж байгаа. Мөсөө ерөнхий үндсэн юугаар гаргах гэсэн хэлбэрээ гаргана. Эхний хэлбэр хэрэгэлдэг багж гэсэн үг. Дараагийнх нь багж болохоор ийм байгаа. Шүдэн арай ийм ойрхон. Тий, арай нарийн болоод энийг нарийн юм руугаа хийнэ гэсэн үг. Богинохон болоод нарийн. Тий, иш бол гэхдээ нэг би зүгээр таг дүүл богинохон авчихсан. Ишгийг залгадаг уртаг өндөр юм хэрэг гар хүрхгүй газар бол ишээ залгах чинь. Одоо тэд дээр мөсөн дээр эхлээд зордгоо. Зурна. Тий. Мөсөн дээр юу гардаг? Мөсөн дээр хар мах мөснөр гардаг багаж тустай юм бас. Харин тийм баг тийм нэр. Тэгвэл талбаас мал гарахгүй л тий хайлаа шууд ингэж яаж тий. Будаг юм уу тийм тустай хуурай юу байдаг. Игч нөгөө адууны сүллэр юм ингээ ойрхтой махнаас гардаг гэдсэн ш. Та бас мөсөн би махнаас бас ариун сумшин чанартай бас болох уу нэр. Тэгвэл ахаа бас амар үнцэнтэй. Бүр даараа юм хийж чадахгүй шүү дээ. Бүр садгадаад аягаад тэгээд мах нэг харсан чи бүр ингэцээ явчихвал. Бүр уснаас гарцсан тий. Бид гэтэж одоо тэмцээн уралдаанд орохоор нэг ширээн суухгүй гадныхаа олддоггүй шүү дээ. Бид ихэнх махыг идчихдэг болохоор нөгөө хэд мах үлдэхгүй. Монголчуудаа суухгүй гэдэг. Тийм монголчууд махыг хийддэг. Тэрнийгээ хүчин бас дарах нэрээ бага байхгүй хүүхдүүд тий. Хүүхдийн нэрээ давхаа тий. Төвчээр гаргаж авсан. Яна бодсон чинь тэгээд ямар ч ажил ингээл өөр гэсэн онцлогтой шүү дээ тий. Одоо жишээлбэл хүмүүс намайг бас ингэж боддог. Аялж явахдаа амар жаргал энэ амар жаргалтай гэх. Яг үнэндээ бол би өглөө гараал заа нөгөө нэг зураг авах чинь бас хэцүү шүү дээ. Одоо ингээд одоо телевиз хэмжиж байгаа тий. Өдөрт хоёр объектыг арай гэж авна шүү дээ. Тэгээд өглөө гараал тэр том хотод явсаар байгаа төгжрээ гэж яваа тий. Тэгээд заримдаа хоолж явж байгаа шүү дээ. 20 мянган өдөрт 10-аас 20 мянган км одоо степ алхах 7-8-аас 10 км ороо бүр ингээд сунж унаал ядарч аваад буудалд орж усанд орчил өглөө освол дахиад гарна шүү дээ. Ягаад гэвэл нэг хотод 3 хоног. 3 хоног чинь тэр олон гоё юм авч чаддаг. Тэгээд дараа нь ирээд ингээд эвлүүлэхтэй. Хүү ийм гоё газар байсан юм. Хүү би энэ чи хараад сандраад байгаа. Дрон хөөрөөд ингээд дээрээс энд очих байсан шүү дээ. Энд жоохон байх байсан. Энд багсан. Тэгээд ингээд зураг мураг ингээд би бас гоё газар зураг авахыг бодсон шүү дээ. Зураг авахад аваад өгөөч гэхээр та оюунагч би танд нэг юм хэлчихв. Яаж гэж чи ямар шунал та ямар шуналтай юм. Яагаад та одоо өчнөө нэвтрүүлэгтээ дээрээс бас зураг авах гэдэг. Тэгээ яг одоо ингээд бодоход эргээд бодоход гоё газар зургаач авахлаагүй байдаг байхгүй юу? Ер нь ажил хүн болгоны ажлын онцлог гэж юм. Зориулт ингээд бүх юм зориулж байгаа ажил шүү дээ. Миний түрүүний яг нэг нураасан гэдсэн шүү. Тэрнийгээ зургийг авчаадаг нөгөө тийм удаар цаг дуусгах хийсээр байгаа юмч нуур зурагч байхгүй юу ч байхгүй тэгээ бүр тийм үе байж шүү дээ. Зураг мураг авах цаг байхгүй шүү дээ.
бид нэр ч гэсэн ялгаа байхгүй олон жил юм хөтлөөлөн Адилхан мэрэгч болгон зураг агуулаагүй л гэж. Яг үнэ. мэрэгч болгон байгаа Тэгээ таа. юм сурах бас хэцүү тий. Би одоо насаараа нягтлан бодогч хийчээд тэгээд дараа нь ингээд гинт ингээд нэг аялын нэвтрүүлэг хийнэ гэж тэгсэн чи яг камер авсан чи бүр ингээд номхон зогсож нэг ч дуу гарахгүй. Оо та нэгтлэн мэрэгчлээ юм уу? Тийм шүү дээ би чи нягтлан Хүү тийм. Би оюуны агчиг ингээд нэвтрүүлгийн үзгээр айгүй тийм одоо нэг юм хувцсан одоо хувцсны хувьд бол айгүй стилний лаг өнгө мөнгөнийг зохицуулдаг. Би тэгээ бодохдоо зүгээр дизайнер ч юм уу тийм уран зураг юм уу юм болов гэж боддог би тийм. Хүн чинь нэмэгтэй хүн чинь бүх юм хүүхдээ өсгөх нь ажлын гэрээ орно авч явна, эр нөхрөө авч явна, дээрэс нь тий өөрийгөө авч явна. Би одоо ямар нэг олон хүн аваад явах чадахгүй шүү дээ. Хоёроо янзлан ингээл тий тэгэл бүх юмыг л хийн шүү дээ. Тэгэл ингээд нохон зогсчод бүрсэн нэр дуур чадахгүйс та ч одоо тэгээ яах юм бэ зураг авах юм уу яах юм Ярих юм уу ярихгүй юм гэд тэгдэг байхгүй амьдрал гэдэг чинь тэгж болсон гэж. Одоо тэгтэл зүгээр ингээд нэг хүн ярихгүй ингэж сайн ярьдаг. Үнэхээр бас тэгээ нэг талаараа хүн нөгөө дуртай юмдаа хүсэх зорих юм бол юу ч ингээ ардаа ээлж чаддаг юм байна тийм. Юу ч Яг зөв. Инх хотыг одоо ингээд бид нар ингээ мөсөн урлалгаа яриад байгаас тэгэл мүс жившээ энэ хүн ч ерөөсөө ил бүх юмар хилдэвтэй юм байхгүй. Бетоноор хүртэл цаан чим хийгээд байна. За одоо хөөс мөс бол одоо бүр баг easy хөө тий. Бетоноор болоор илэс мод хөөсөнцөр пластик ерөөсөө ингээл бүх зүйлсээр идэг. Тэр бетоноор юм гэхээр бетоноор бид одоо юу Орос руу болдог тийм тэмцээн болдог байгаа бас ялгаа байхгүй. Яг ихлээр эскизээ гарган тэрнийгээ дагуу нөгөө карказа төмрөөр гагнана. Бас гагнуур ч гэж бид нар ч бас гагнуур хийн шавар зуурна. Тий төмрөөр гагнчаа дараа нь шаваад ингээд тий олон юм сурна. Илсээр бас хийдэг байгаа. Гадагшаа гэвэл Финланд руу 90-70 орнууд халуун орнууд илсээр исэн баримт хийн. Монголдоо гэвэл одоо Өмнө Говь аймгийн Сэврээ сумдод хонгорын исэн дээр очиж бас илсээр 4-5 жил хийж байгаа. Хөгжүүлж байгаа. Монголдоо болохоор мөсөн сэлбэрийг одоо Мазала гэдэг олон улсын тэмцээн 2 жил зохион байгууллаа. Ерөнхийдөө одоо гадны орноос дутхгүй Монголдоо энэ гоё мөсөн урлагийг хөгжүүлэх гэсэн зорилготой. Гадаадд одоо бид нар байн гадагшаа очиж тэмцээнд оролцох ш удахгүй Монголд өөртөө авчиад эндээ гоё том тэмцээн зохион байгуулсан. Наваад ирсэн юм чинь надад туулж авчиж байгаа юм чинь Монголдоо тэмцээн зохион байгуулъя гэсэн бодолтой явдаг мөрөөдтэй. Нөгөө жишээлбэл нөгөө удирлаар жишээлбэл юу яд юм шүү дээ. Одоо жишээлбэл манай улс чи өөрөө бас нэг талаар айгүй ашигтай улс шүү дээ. Жилийн дөрөв удирдалтай. Өвлөн бас бизнесийг хөгжүүлэх, аялал жуулчлалыг татах айгүй боломжтой. Одоо ийм мундаг дэлхийн 3-т одоо яг энэ спортоор 3 ч ихсэх хэмжээний урлаачтай байна гэдэг манайх мөсөн урлаа жоохон хөгжүүлээд энэ дээр нь жоохон анхаарал өгчих юм бол юу нөгөө Япон гадагшаад явахгүй зүгээр наашгаа ирээд манайхан үзэх гээд ирэх байхгүй тий. Бүр хангалттай юм байна. Зуныхын удирдалт нь илсээр нь хийчин. Тий, зуны илсээр дахиад энэ юугаар мөсийг бас зуныхаар бас хийж болж байгаа байхгүй бас тий. Удирдлын югаар. Энэ дээр нэг жоохон хөрөнгө оруулах тийм компани хүмүүс байдаг бол хамтраад ирэх юм бол зуны аялал жуулчлалыг бол бас хийж болохоор байгаа байхгүй. Яг зөв. Манайд л байхгүй болохоос ч одоо энэ зуны аялал жуулчлал хятад байд бүх халуун орнууд байгаа ш хөрөгчөнд. Заримдаа бол бид гэдгийг гуугаад тэр мөсөн дээр хөрөгчөнд доторх юмудаа янзлуулан засуулна. Бид хэд өгөрж аваачиж юм хийлгдэг газруудаа тэгвэл тэрнтэйгээ эсрэгээр Монголдоо өөрсдөө тийм бас ингээ хийгсэн мөрөдөл бас байдаг гэднэрт бас тий. Тэгээд зохион байгуулалтууд болох. Тий зохион байгуулалт орж хийгээд тий хамтрах хүмүүс байвал уг нь хийчихээр байгаа. Чадвар нь байна. Үүнийг жоох ингээ түлхээд өгмөр байна. Йоо тэгэхэд манах зундаач вэ, өвлдөөч вэ? Гоё мөс отон дотор ингээ гой гой бүтээлүүдтэй байх. Эсэрч болж ин мөсөөрч болж ин тоноорч байна, хөөсөөрч байна тий нэрээ. Юу л акцэрн орчих. Ер нь тэгэл хасах туш нэмэх төч хийдэг штеп бид нар хаана халуун минь хаана хүүтэн минь тэнд хийдэг. Жишээ нь ихэд нодлон Дубайд юу яасан Дубайд бас юугаар хөөсөөр 5 м өндөртэй юм луу хийсэн. Тэгэхэд бас хасах нэмэх төч гарна л байсан халуугадаа 10 г тоног тэрийг хийгээл дуусгаад өгчээсэн. Хөөстэйгээ хайлцах юм шиг гэж. Ер нь хайлт дээрээс халуун доороос халуун амар халуун 40 г градус хийжсэн шүү дээ. Өвлөн хасгаж руугээд 100 нэмэх рүүгээд ингээд. Ийм бүтээлч хүмүүс хайртай юм. Тэгээ манай оюуны өвчин хувьд бол өөрөө нөгөө олон улсаараа аялсан юм чи. Сая яг бид нэр Дубай гэсэн чи энд айгүй гоё олон. Гэтэ манай оюуны өвчин бүтээл одоо ингээд цуглуулга ихэлдэ зүгээр нэвтрүүлэгт зориулаад би зүгээр одоо надыг ингэдэг хүмүүс хаавар аялуул зүгээр вэ гэж асуудаг байхгүй юу. Тэгээд нэгэнт одоо би одоо энэ завшааныг ашиглаад үзэгчд тэртээ тэргүй мөнгө санхүү одоо цаг зав бүх юмаа зориулаад аялж байгаа юм чинь яг тийм одоо үзүүштэй газраар яваад бас зүгээр гэж бодоод би нэг тавгнуудаа ингээд зорж авчирсан байхгүй юу. За жишээлх юм бол энэ
Positano гэдэг хот байна. Энэ Positano болохоор нөгөө Amalfi Coast гэдэг шүү дээ. Яг Италийн хамгийн үзэсгэлэнтэй газар дундын тэнгисийн айгүй гоё хоол ундтай тэр хавийн байгаль энэ их цадан дээр байгаа энэ байшингуу те өнгийн байшингуу. За энд очих юм бол хүн одоо эхнэр нөхөр хоёр хурмынхаа аяллыг зориулж бас одоо юу гэдэг лээ нөгөө нэг балсарын аяллаа энд өнгөрүүлэх юм бол маш гоё. За энийг бол залуучууд энэ Positano хотыг бол заавал нэг амьдралдаа нэг үзэх ёстой шүү гэж боддгийг. За би ер нь явсан газар болгондоо ер нь гол төлөв мэдээж хот болгон өөр гэсэн онцлогтой. Хот болгон миний болохоор миний айлсан мянган хот гэдэг нэвтрүүлэг байгаа та бүхэн мэдж байгаа. Ягаад тэгэхээр би ус гээгүй хот одоо хот гэдэг нь би хамгийн гоё хотуудаар хамгийн сонирхолтой хотуудаар явах хичээд байгаа байхгүй. За тэгэнгүүтээ жишээлх юм бол одоо энэ нэг тавг байна. Энэ Екатеринбург хотод байхад нөгөө нэг энэ Арманогийн гэр бүл гээд одоо Оросын Арманогийн одоо хаан засгийг 300 жилийн турш одоо үе дамжин одоо хаан засаг байсан улсыг одоо энэ 2 дугаар Николай хааныг одоо 1917 онд нөгөө дэлхийн 1-р дайны дараа хувьсгал ялаад тэгээ хувьсгал ялангуйтай энэ хүнийг эхнэр 5 хүүхдийн хамт одоо буудаж хороосон ийм одоо айхтар явдал болсон. За энийг болоод би тэр яг тэр Екатеринбургт явж байхдаа одоо яг тэр буудаж хороосон газар нь очиж маш их эмгэнэлтэй дүр төрхийг харж байсан. Тэгээ ер нь ингээд бас нэг зүйлийг хэлэхэд одоо иймэрхүү түүх үйл явдлуудыг манайхан юу яах хэрэгтэй. Хадгалаад ингээд хадгалж үлдэх гэдэг юм ийг би нэг түрүү хэлсэнчлэн ингээ одоо манайх одоо жишээлхэн бодоод богдын музейч гэдэг юм уу те босод одоо гой сүмнүүд байгаа шүү дээ. Тэр мэрийгээ бүгдийн хүн янзлаад түүхэн дурсалт газараа сэргээгээсэ гэж боддог. За тэн дээр байгаа жишээлх юм бол Ром хот байгаа. Зя ингээ бөөнөр шаарцгаая. Ром бол мэдээж ойлгомжтой дэлх сэрэг мандалтын үеийн одоо Европын хамгийн эртний хот. Манай эртний өмнөх 754 жилийн өмнө одоо тэртээ байгуулагдсан хот. За Ромд бол одоо тэр бидний мэддэгчлэн одоо энэ юу вэ штэ. Энэ нөгөө юу лээ? Гладиаторын тэмцээн болдог гэсэн нэг юу? Колизей. За энэ колизей дотор ороход бол бас яг тэр үеийнх нь байдлаар ингээд яг одоо ингээд тал эвдэрсэн байдаг шүү дээ тий. Тэгтээ энийг ингээд үргэлж яг энэ чигээр нь засаад хадгалаад тэр үед одоо анх энийг нөгөө тэр үеийн хаад ноёдууд одоо боол шивгчингүүд бүгд нийжсэн тоо үед нэгтээ энэ колизей дотроо 50,000 хүн байсан. За тэр 50,000 хүн тэнд ороод яаж одоо гладиаторуудын тэмцээнийг одоо хийдэг байсан шүү дээ нөгөө хоорондоо юу яагаад. За тэгээд баячууд нь ингээд боолууд нь бие бинийг алж яхахыг ингээд хараад баясаа суудаг байсан. Баячууд нь үзээлээ. Тийм одоо түүхэн дурсалт газруудаа ингээд бүгдийг хадгалаад үлдсэн. За одоо манай эртний өмнөх одоо тэр 754 жилийн өмнө бий болсон энэ байшин барилгууд нь яг хэвээр байдаг. За энэгээр бол аялал жуулчлалыг маш их хөгжүүлж маш их мөнгө олж идэг. За түүнээс гадна нөгөө юу байгаа энэ Ромд очих юм бол бас нөгөө дэлхийн хамгийн бага улс байдаг шүү Ватикан гэдэг. За Ватиканыг бас үзэх бололцоотой байдаг. За тэгээд энэ цаанаас нь өвшөө бас тэр одоо нөгөө энэ та бүхэнд Тромсо гэдэг хотын тавг ажиж байгаа. Тэр Тромсо гэдэг Натлан Будапешт байна, энд байна. Тийм Тромсо энд. За Тромсог болохоор би яагаад авчирсан гэхээр энэ нөгөө туйлын туяа үзэхэд манайхаа энэ айгуу гоё. Хүн болгоно. За туйлын туяаг бол Тромсод очиж үзэхэд бол одоо харагдах айгуу болцоотой. Туйлын туяа гэдэг чинь би анх очихдаа юм идэхгүй зовлон одоо ингээд очиод нүдээр харчдаг юм байх гэж бодохгүй юу. Гэсэн чинь үгүй мэн тэр чинь ингээд камерт харагддаг. Тусгай камераар ингээд хардаг. Утасны камераач ч гэсэн харагддаг. Гэхдээ нөгөө туйлын туяа харагдахгүй гэж бас байдаг. Тийм учраас одоо 12-оос 1 сарын хооронд явбал хэцүүгээр. Тэгээ ер нь ингээд аялал жуулчлал хөгжсөн газруудаар явахдаа би бол дандаа хавар намар явдаг. Хавар намар яагаад явдаг вэ гэхээр хавар намар жуулчд их 100 бол битүү жуулчтай байдаг. Хавар намар явахаар хямдхан байдаг. За дээрэс нь бас хавар намар бол ерөөсө бүх юмыг үзэхэд болцоотой. Одоо зуны үйлрэлд болохоор маш олон жуулчд байдаг болохоор зэрэг хэцүү бүх юм нь оочртой хэцүү. Тэгээд тийм байдаг учраас та бүхнийг бас хавар намар яваасаа гэж зөвлөе. За энэ Тромсо хотод бол туйлын туяа харахаас гадна зундаа бас нэг юу харахгүй болдгоо. Өө тийм үү. Тэгээ ерөөсөө одоо нэг шөнийн 2-3 цаг болж хат гэгээтэй байдаг. Одоо Екатеринбург биш нөгөө Санкт Петербург байдаг. Цагаан шөнөг бас үзэх болцоотой. За тэгээд дээрэс нь бас нөгөө халим загсыг ажиглах болцоотой. Тэгээд үнэхээр бас сонирхолтой хот. За энэ Тромсо бол заавал очиж үзэх хэрэгтэй. За тэр Дубай бол мэдээж та бүхэн мэдж байгаа ойлгомжтой. За Будапешт бол Европын бас хөгшин Европын хамгийн гоё хотуудын нэг. Хамгийн үзэх, хамгийн гоё түүхэн юм маш ихтэй. Будапешт болохоор би Будапештад ягаад урсан бэ гэхээр одоо энэ олон гоё гүүрнүүдээс гадна Будапешт бас нөгөө тухайн үед одоо нөгөө амар их одоо хаад ноёдууд нь одоо өөрийнхөө ордон
түүхийн дурсал байрлуудаа аюу гой засаж янзлсан. Тэнгүүтээ Будапештэд миний нэг анзаарсан юм англи хэлээр ерөөсөө ямар ч тайлбар байхгүй. Бүгд нөгөө унгар хэлээр байдаг. Тэгээ ерөнхийдөө их үнцрэг үзэлтэй гэж байна. Ер нь түүхэн дурсалт газруудаа маш их гоё янзлж бүр ингээд шүн мөн ороо явахад айгүй үзэлтэнтэй гоё гүүрэнд байдаг те. Тэгээд энд бас очиход бас айгүй тийм романтик. За дээрэс нь одоо энэ унгарт очиход бол бас өвчтөе хүмүүс бас явах болцоо. Ягаад гэвэл нөгөө халуун харшаанууд маш их байдаг. Янз янзын зүрхний халуун харшаа, бөөрийн халуун харшаа гэдэг юм те. Тэгэхээр гоё газар үзээд аялаад Европоор явахдаа ер нь нөгөө виз авчаад бүх одоо Будапештээс эхлээд Австри ингээл те тойроод очих байхгүй. Тэгэнгүүтээ өөрийнхөө биеийг бас дэмжлэгдэхэд Будапешт гэсэн өөр ер нь Будапешт халуун хашаа бол маш их байдаг. Амар тийм тэгээд нөгөө биеийн тамир амар хичээлдэг амар их гүйдэг хүмүүс идэв. Ер нь яваачд бүгд эрүүл ингээд бид нэр ингээд алхаж байхаа зүгээр бидний хажуугаар бүх хүмүүс гүйгээд байх. Шавшаастай Австрийн тэр бодож тийм. За тэгээд дургу Монгол цагаар те бас нэг алхахаар жоох юмнаас асах гэдэг харсан. Данийн Копенгаген хотод байдаг. За энэ нөгөө нэг энэ их романтик. Энэ нөгөө Ганс Христиан Андерсны одоо нөгөө нэг лусын дагна, жижиг лусын дагна гэж хэлдэг шүү дээ. Энэ болохоор Дани одоо бүр ингээд өөрсдийнх нь бэлэг тэмдэг болсон. За энэ лусын дагныг одоо энэ Ганс Христиан Андерсныг би одоо сонирхоод музейд нь очиж үзсэн чинь тэр хүн насаараа хүнтэй суугаагүй хүүхд гаргаагүй мөртлөө 300 гаруй одоо ийм хүүхдэд зориулсан маш сонирхолтой одоо бидний үдэд өссөн одоо олон тооны үлгэрүүдээр маш их алдартай. За дээрэс нь одоо 3300 гаруй одоо өөр маш их олон тооны ном бичсэн маш алдартай зохиолч. За тэгээд тэр зохиолчийн өөрийнх нь түүх намтрыг уншихаар зэрэг хүүхдэд айгу дургуун мөртлөө энэ гайхалтай одоо энэ одоо юунуудыг бүтээлүүд дээрээс нь тэр үлгэрүүдийг бүр ингээд хүний нүдэнд харагдтал хийсэн. Тэгээд хайр мэдрэгтэй. Тэгээд тэнд очиод ингээд үзэхээр энэ нөгөө лусын дагны тэр үлгэрийг бол бүр үнэхээр гайхалтай ингээд музейд ороод ингээд өөр дотор нь ороод ингээд хардаг. Тэгэхээр музейг бол одоо орчин үед маш гайхалтай хийдэг болсон. Яг ийм байсан байх гэдэг утгаар нь ингээд аягүй гоё хийсэн. Тэгэнгүүтээ одоо ер нь манад бол одоо ер нь дэлхийн улс орнуудад нэртэй хүмүүс маш их байсан мөртлөө хүүхэд ахуй цагтай ер нь өөрсдийнх нь зан харьцаа одоо амьдралын өөрсдийнх нь тэр амьдрчээсэн үеийнх нь өөрсдийнх нь зан харьцааны асуудал би аягүй сонирхдаг байхгүй юу. Хүмүүс яг ингээд амьдрал дээр амьд байхдаа жишээ нь яг тэр үед хинч тоогдгүй байжгаад өнгөрсөн хойно ингээд хүн шүтээд одоо ингээд одоо Даан улс гэхэд ганцхан Христиан Андерснараа маш их бахархдаг байх жишээ тий. Моцарт жишээлбэл Австрид очингууд Моцартын музейг ороход бол Моцарт бол хар нялхаасаа эхлээд ээж авдаа мөнгө олж өгч явсан. Явсаар байгаа тэгээд би энэ үедээ эрт нас орсон байх жишээ тий. Гэх мэтлэн ийм сонирхолтой юмнуудыг тэгээд Даанд очивол энэ одоо юуны яг далаа дотор ингээд байждаг. Энэ хөшөөд жижигхэн хөшөө. Тэгээ энд очиод хүмүүс нөгөө энэ хайр дурлалын бэлэг тэмдэг болсон. Нөгөө хааны хаан хүү усан дотор оронгууд энэ чинь авраад тэгээд тэр хаан хүү дурлалчаад тэр хаан хүү өөртөө суугаагүй байсан ч гэсэн энэ өөрийнхөө нөгөө нэг ой хоолоогоо ингэж одоо худалдаад хөлтөө болоод асар их ингэж амар өөрөвчлөөр яваад тэгээд тэр нөгөө хаанда хэдийгээр тэр одоо хаан өөртөө суугаагүй ч гэсэн маш их одоо сэтгэлээрээс тэр хүнд одоо тусалж хайрлж ирсэн гэсэн утгатай тийм гоё юу байхгүй. Тэгэнгүүт одоо үзэх харах маш ихтэй. Тэгээ Даан хэрвээ Копенгагенд очих юм бол тэр хаваараа нөгөө Скандинавын орнуудаар бас аялж болцоо та. Тэгээ та бүхэн Скандинавын орноор явгуудаа Даанаар заавал ороорой гэж хэлье. За тэгээд тэр Японы тэр юу байгаа шүү дээ. Алдартай нөгөө гейша нар. За энэ гейша нарыг чинь бид нар буруу ойлгодог байсан юм билээ. За одоо нэг өөр нэг шавар гүгэлтэй шиг гейша шиг өөрөө бодчихад гэдэг нэг байсан. Тэгтэл энэ чинь бүхэл бүтэн урлаг эрэгтэй хүнд одоо яаж үйлчлэх үү те. Одоо гейша нар одоо зүгээр ингээд канонууд ч гэсэн бас байдаг шүү дээ. Баар цэнгэний газар орохоор маш их гоё үйлчлдэг. Тэр бол одоо биеийн соёл болтой ингээд бүжгэлдэг, дуулдаг тий. Эмэгтэй хүнд байх хэвээр бүх гоё чанаруудыг эзэмшсэн эмэгтэй байсан мэлээ гейша гэдэг хүмүүс чинь. Тэгтэл бид нар болохоор гейша гингүү за нэг биеийн үнэлэгч байлаа. Тэр бол маш буруу. Тэгэхээр ер нь ингээд ийм сонирхолтой газруудаар яваад Япон бол мэдээж түүхийн бас гоё миний аялсан газруудад дотроос хамгийн одоо номер 1 гэж хэлдэг Японыг. Яагаад тэгэхээр зэрэг хоол маш гоё, маш цэвэрхэн. Хүмүүс нь одоо хүнд гай болохгүй гэдэг одоо бүр цусанд нь суудсан. Хаан ч явж исэн ингээд 50 гаруй сая хүнтэй Токио хотод ингээд баруун зүүний хаа ингээд юугаар энэ цар гарахтаа баруун зүүн бол ингээд зөрөөл явдаг. Юусаа садаа болдгоо. Тэгээд хүнээс юм асуучих юм бол бүр айгүй хэцүү заяа. Бүр өөрөө ядарч байгаа юм чи. Юм асуугод зөвхөн хөтлөөл гүвч. За энэ энд байна, тэнд байна гэж зааж өгөө тий. Тэгэнгүүт би одоо
зарим хүмүүс асуудаг аль хот руу очичоод эргэж очих вэ гэж та боддог байгүй. Японд бол дахин хэд очсон ч ерөөсөө юу яах залахгүй уйдахгүй дуртай. Тухай яриач та аялжсэн ус. За аялжсэн ус би дандаа музейгээр ордог. Тэгээ одоо энэ ажлынхаа дараа ямарсан гоё аялна гэж бодож байгаа. За музей бол мэдээж улс орон болгонд байдаг. Дээрээс нь тэр улсын одоо өөрсдийнх нь нөгөө соёл, өөрсдийнх нь түүхтэй холбоотой музейд л байдаг байхгүй голдоо. Тэгэхээр жишээлх юм бол Англид очиход бол одоо англичууд дэлхийн бүх орныг эзлэн түрэмгийжсэн. Тэгээ тэндээсээ бүх юмнуудын нарийн нандин юмнуудыг одоо аваачаад одоо ер нь дэлхийн бүх улс орнууд булгаалаад авчирсан гэж ярьдаг байхгүй юу. Тэгээ яг тэр үед бол мэдээж хэрэг ингээд эзлэн түрэмгийлээд одоо колончлж ирсэн улсуудаас аваад ирсэн болохоор бас яг тийм байгаа. Гэхдээ тэнд очиход музейнүүд нь үнэгүй. За тэгээд очингуудаа нөгөө тэр их соёлоодыг үзэж болох жишээтэй тий. Тэр одоо заавал тэр улсад нь очиж үзэхгүй. За тэр Лондонгийн тэр музейнүүдээр орохоор ч зэрэг энэ одоо жишээлх юм бол хаа байсан тэр Африкт байгаа газруудын тэр тэдний колончлж байсан улсуудын бүх соёл бүх одоо тэр бүтээлүүд байж байгаа жишээтэй. Тэгэхээр зэрэг энэ бүгдийг музейгээс л олж харна. Тийм болохоор тэр аялж байгаа хүмүүс бол нэг төрөнд музейг хамгийн түрүүнд үзэх хэрэгтэй. Манайхан болохоор нөгөө юм зүгээр нөгөө Facebook эсвэл нөгөө юм YouTube хараад энэ л гэдэг бол хамгийн чухал зүйл бол музей үзчих. Тэр улсын аяллаа нэг гол дандаа музей үзэх тийм ээ. Тэгэхээр одоо музейгээр бол бүр юу яа бүх одоо ер нь одоо ингээд зөвлөл одоо Японд ямар музей үзэх вэ одоо жишээ. Япон болохоор одоо мэдээж айгүй соёлтой улс. Одоо өндөр хөгжилтэй. Тэгэнгүүтээ дандаа одоо нөгөө одоо орчин үеийн нөгөө нэг роботууд дандаа тэгээд хүүхдүүдийг яаж одоо электрон одоо өөрөөр хэлбэл цахин орчинд яаж ажиллах вэ? Технологийн өндөр хөгжилтэй болохоор дандаа голдуу тийм технологийн чиглэлийн музейнүүд байдаг юм уу? Тэнд бол янз бүр явсан. За Швейцарын тэр байгаль бол за ерөөсөө зүгээр л уйлж байгаа. Амьдмаар юм шиг. Кино ингээд баярлалын гоё үзэмжтэй газрыг нэрлэх юм бол одоо хамгийн одоо ер нь одоо Монгол хүмүүнийхээ хувьд одоо Монгол улсаа тойрж үзээгүй л дээ. Гэхдээ одоо эхлээ хамгийн түрүүнд тойрж үзнэ гэж байна. Гэхдээ танд санал болгох Монголын болоод одоо дэлхийн улс хамгийн гоё яг байгалийн нэг цогц бүтээлтэй байгаа мэдээж юу яахан Альпийн нурууны хэсэг Европын одоо юу Итали, Австри, Швейцар. За энэ гурвын байгалыг бол бүр за баг дэлхийд баг номер 1 гэж хэлнэ да. Үнэхээр үнсгэлэнтэй. Гайхалтай тэр доор битүү ногоон байхад дээдэлтэй битүү цастай. Ингээд доороос нь кабель караар яваад уулны ороо дээр цэв хүйтэн бүр хөлдөж өгөх гээд яаж гоо доошо буунгууд аягүй дулаалсан. Тийм гоё байгаль бол энэ Альпийн нурууны хэсгээр бол байдаг. За мөн тэр нөгөө юу Төв Азар явахад бас маш гоё байгальтай бас. Тэг Узбек одоо тэр Кавказын нурууны хэсэг. За тэр нөгөө юу Сочи, Оросын албаны улсын Сочи, тэгээд Узбек, тэгээд бас Казахстан бас үзэлтэнтэй байгалууд, Алматы хот бас их гоё юм байна. Айгүй гоё байгальтай юм билээ. Яг хэл залгаа гэхэлэр манай улсаар яг ямар гэдэг вэ? Азербайджан бас гоё. Эндээшээ ягтцсан гайхалтай юмнууд байдаг шүү дээ. Үзэмж нь. За Итали бол бүр угаасаа байглаараа янзтай гоё. Тэр саяны миний хэлдэг одоо энэ Поситано энэ Амалфи Кост гэдэг газар яг тэр газрын байгаль бол бүр ярих юм байхгүй. Хоол нь айгүй гоё. Оюунах чинь ингээд бүр ингээд нүдэн ханаа тэр тэр биднээс дагаад ингээд нүдэн ханаад байгаа. Тэгээд би яг ингээд нэвтрүүлгээрээ хүмүүсийг аль болохоор ингээд очиод амраасаа гэд тэгээд намайг хүмүүс ингэж хүмжилдэг юм а та нар ч гэсэн бас тэгдэг л бах. Юу ч үзээгүй юм шиг л очисан газар болгондоо ямар гоё юм бэ гэд ингээд орлоо явчих гээд тэгээд яг зүгээр ингээд нөгөө өөрөө ингэж нөгөө төлөвлөөд тэр газар юу үзэх үү гэдгийг анхаасаа судалж байгаа. Тэнгүүтээ хамгийн гоё газруудаар нь явдаг. За тэгээд яагаад гэдэг гэхээр одоо жишээлх юм бол манад олон аялагч нар шүү дээ. Хүн болгон өөр өөрийнхөө ингээд нүцгээс харуулдаг. За би болохоор мэдээж очисан газар бол муухай газар байгаа л да. Муухай юм байж л байгаа. Тэгээд би тэрийг үзүүлэхийг зордгоо. Хүн болгонд дандаа гоё юм ин харуулах гэж зорддог. Тэгээд ямар ч байдаг гэсэн тэр очисан газар болгоныхаа хамгийн гоё газруудаар, хамгийн гоё байгалаар, хамгийн гоё үзэх ёстой газрууд, хамгийн түүхтэй газруудаар явуулахыг бас боддог. Тэгээд та бүхэндээ дахин хэлэхэд заавал жилдээ нэг удаа төлөвлөж байгаад аялаараа гэж хэлье. За тэгээд яг зөв. Тэр гоё одоо манай оюуны чинь та харж байгаа ингээд нүдэн ханж байгаа тэр гоё дүрслэлийг бид нар ч гэсэн мэдрэх
мэдрэхийг ч бас хүсэж байгаа байхгүй тий. Хүрэлцэн ирсэн бүх зочдоо нэн төрөнд баярлалаа. Тэгээд өөртөө салбартаа хийх хүсье гэсэн энэ тэмүүллээрээ бас монголчууд шүү бид чаддаг шүү гэдгийг харуулж байгаа та бүхэндээ одоо энэ олон үзэгчдийн зүгээс баярлалаа бүгдээрэнд нас амжилт хүсэж байна. Тэгээд нэвтрүүлгийн төгсгөл нөгөө уртцаантай холбоотойс нэг цусгаан одоо бүгд л нөгөө жишээлбэл оюуны хүчийн хувьд бол улс орны юм гоё хүүхд газрууд дээр аялдаг шиг уртцаан жишээлбэл мэдээж Монголын маань Улаанбаатартай маань түүхийн нэгийнхэн чухал бас хэсэг болоо гэж боддог байхгүй. Тэгээ бас гоё юм уртцаантай холбогдсон хэсгийн гоё дурсамжуудаа хуваалцаад бас гоё нэвтрүүлгээ бүгдээрээ бас гоё жаргачдаг. За тийм. За оюуны хүчээс эхлэе. Хөөе одоо би уртцаан чинь би нөгөө анх Эрдэнэ татаас нүүж 2007 онд нүүж ирж байсан байна. Тэгээ уртцаан гэдэг газар байдаг гэхээр нь юу байдаг юм бэ гэсэн чи тэр үед нөгөө би төрхөөр хайчаад тэгээд тэнд төрхөөр олшруулдаг газар очижсэн санддаг нэг юм айгүй олон тийм үйлчлэгийн газартай. Тэгээд тэрнээс хойш би нэг дахиж тэргээр яваагүй юм байна нэрсэн. Одоо айгүй гоё болцсон гэсэн тий. Одоо бол манайх чи ингээл ерөөсөө нэг юм уртцаан гоё хоолоо молоо гэсэн. Яг гоо их л олон мөнгөнд дүнтэй л дээ. Тэгтээ одоо сайн муу яг одоо тэр гудамжаар алхаагүй л байна. Би сая наатлаас нь ингээд ирсэн. Одоо бөөнөр ингээ гараад гоё манай би тайдаа танилцуулнаа. За тэгээ. Наач бүр амар гоё асуулт байна. Би Баянгор аймгийн Баянлаг сум төрсөн хөдөөний хөтөхгүй. Тэгээд би анх хотод ирэхэд одоо манай ээж хамгийн том ахны өнөөдөр сонины дарга байсан. Тэгээд энэ хажууханд энд нэг цагаан 5-6 дахин байр байгаа. Тэнд яг хамгийн анх шүн хотод орж ирээд өглөө нь яг ингээ гарч ирээд яг уртцаа харж ирсэн байхгүй. Тэгээд тухайд бороо мороо орцсон. Тэгээд яг тэр мэдрэмжийг би бас мартдаггүй энэ хажуу талын байр хоёрыг бас. Тэгээд ер нь надад бол нэг тийм анх хотод орж ирсэн тэр дурсамж бол яг уртцаанд мангар холбоотойсэн. Би яг төлхөөр янзлж ирсэн. Яг харахаар Улаанбаатар хот яг нэг юм гэрэлтэй гэгэт хэсгч яг энэ одоо яг л Чингэлтэй дөрөв одоо энэ хэсэг л байгаа гэдэг чинь пүнк гэл бүгд гэрлэн зэрэг хасч мастаг гоё дурсамжтай шүү. Яг бүр үнэхээр дурсамж түүх өгүүлнэ. За манай одоо урлаачийн хувьд бол байнгын зэр зэвсэг танигдах хөрөмжөө урлахаас эхлээд ирдэг хөө байв. Би чи Ховд аймагт төрж өссөн. Тэгээд хотод 2000 онд орж ирсэн. Тэгчээд би ч бас Алтмүрийн дархан хийдэг. Үе ямар олон хэрэгцээ. Тэгээд эн чинь анх ирдээс нэг металл авах гээд нэг мөнгө эндээс худалдаж аваад тэрийг хайлуулаад иддүүлэх гэж энэ чинь анх иржсэн байхгүй. Энэ чинь их дарахчул ихтэй. Бас дээр нь металл зардаг болохоор энэ тэгж анх иржсэн юм байна. Тэгээд тэр авсан металлаараа мөнгө аяг маяг энэ төр хийдэг байсан бас. Дарах бас хийнэ. Анх дархан байж байгаа тэгээд сойс руу сэлбэр чинь болсон. Ер нь ягаад ийш анх орсон. Сэлбэр чинь ийм дархан мархан руу орсон гэхээр манай аав чи өөрөө Ховд аймгийн Чандам сумын хараа Дамдин гэж хүн байсан байхгүй. Ийм мужаан гоё авдар хийдэг. Тэгээ баг багтар нэг аавынхаа хийж байгаа авдар дээр ингээ хэмээг нь хээлж ингэсээр юм байгаа тийшээ. Дурлалцсан зураг муургийн сэлбэр мэрэл зурласан. Урцаан бол миний хувьд нэг тийм металл авч шайлгуулдаг авдаг газар байсан. Тэгэхээр ашиг. Тэгэхээр ерөөсө хүн болгонд ерөөсө ямар ч хэлээсэн холбоотой байдаг нэг юм түүхтэй тий. Яг за тэгээд таны хувьд болохоор миний хувьд болохоор ийм дурсамж байна. 10 жилдээ би хөдөөнөөс дөнгөж ирээд 62 дугаар сургуульд ороод 72-д ороод тэгэнгүүтээ 2 жил би хотод явахдаа улсын аваргаар нөгөө тэмцээнд орж ирсэн байхгүй. Тэгээ улсын аваргын хүрэл медаль авахд бид нэр хоршоон дээр бэлтгэл хийдэг байсан. Орцооны хоршоолын заалан дотор. Тэгээд яваад би манайх анхны медалаа улсын аваргаар хүрэл аваад тэгээ манайх энэ хоршоолын яваад нөгөө авдисэн тэр түүх сая гинт орж ирж байна. Тэгээ мөн адил нөгөө ингээд би чинь одоо урлаач хүний хувьд ингээд уртцаганаар нарийн нанди юм хайж явж тээ. Тэгээ одоо ингээд дарахчуудын тэгээд шүүрдээ тэгээд хамгийн гоё юм тэгээд эртний юм уу тэгээд явдаг юм. Тим дурсамжууд байна да. Ерөөсөө манай уртцаач одоо үйлчилгээний хэсэг бол байхгүй. Ерөөсөө нөгөө Улаанбаатар хотын иргэдийг аюулгүй, тайван, амгалан байх орчныг одоо бий болгоцсон нэг юм сайхан хэсэг байгаа. Тэгээд Улаанбаатар хотын ерөөсөө л уртцаантай бүгд холбоотой байд юм байлээ. Тэгээд яг энэ цаг мөчид бас нэвтрүүлэг маань өндөрлөж байна. Өнөөдрийн нэвтрүүлгээс жаргалтай, гоё юм амттай болгож өгсөн та бүхэндээ түлэх баярлаа. Тэгээд төгсгөлд нь мэдээж дуу бидэнд их чухал байна. Тэгээд яг энэ цаг мөчид гоё Төвшин Баярынхаа Улаанбаатар театрын гоцлол дуучин Төвшин Баярынхаа уран бүтээлийг сонсоод нэвтрүүлгээс гоё жаргаая. Ямар уран бүтээл хэрэггүй? Би нөгөө одоо ардын жүжигчин Батцөх хэм андуулсны орчлон хайрлараа гэдэг дуу байдаг. Одоо манай монголчууд бүгд мэдж байгаа. Тэгээд хүүхэд байхасаа би тэр дуу том болж байгаа. Заавал өөрийнхөө хувилбараар дуулна гэж хүсэж исэн бас мөрөөдлөө биелүүлсэн. Тэгээд бүх хүмүүстээ үзэгчдтэй болон та нартай бүгдэнд нь энэ дууг зориулсан дуулъя. Бүгдэнд нь аз жаргал хүсье.
Нандин цэнхэр тэнгэрийг хайрлаарай. Намрын мудан бүргчин ахорхи. Насан өндөр авэж хайрлаарай. Нартын жамн булаач ахорхи. Гонигтай сэтгэлийг ардж хайрлаарай. Нулимстай нүдийг арчиж хайрлаарай. Чи бидний орчлон ганцхан шүү. Амьдралыг зүрхэндээ тэрэн хайрлаарай. Гонигтай сэтгэлийг ардж хайрлаарай. Нулимстай нүдийг арчиж хайрлаарай. Чи бидний орчлон ганцхан шүү. Амьдралыг зүрхэндээ тэрэн хайрлаарай. Сайхан цагаан үсийг хайрлаарай. Салхины айсаар сарничхан ахорхи. Зоргоор олддгүй амьдралаа хайрлаарай. Жаргал хуваач нахорхи. Гонигтай сэтгэлийг ардж хайрлаарай. Нулимстай нүдийг арчиж хайрлаарай. Чи бидний орчлон ганцхан шүү. Зүрхэндээ тэрэн хайрлаарай. Гонигтай сэтгэлийг ардж хайрлаарай. Нулимстай нүдийг арчиж хайрлаарай. Чи бидний орчлон ганцхан шүү. Амьдралыг зүрхэндээ тэрэн хайрлаарай. Гоё.